Бажэлт нэг дугаар та бүхэнд хүрч байна. За манай өнөөдрийн дугаарт Бисэж Найтсбагийн багийн ахлагч, за Монгол Улсын шгшөөгийн тоглогч Эрдэнэ цогт хүрэлцээж орсон байна. За цогтод урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. За хоёр дахь тавьж оролцуулж баярлалаа. За тэгээ манайд одоо орж хиддэг саксч юм дээ. Манай цогтог ер нь тийм хиддэг саксч юм дээ. Манай цогтог ер нь бол даруухан юу гэдгийг мэднэ. Гэтэ өнөөдөр гурлаа сайхан чөлөөтэй гоё дэлгүүр дарган байж болохгүй шүү. Өнөөдөр дарган байх юм бол өмнө нөгөө орсон саксчтай харсан мэт гэж. Дэлгүүр болох. Дандаа хэлээд дэлгүүр болоод гар. Тэгээ болор тулга бүр баг дүд сүулдэ бүр болио гэсэн. Болио гэд гарч явсан. Тийм харах бод. Боёх тоор илүү сайн мэдэх бах тий. Болор тулгач яг юм ярихад буруучих гэдэг юм чи. Би гэхдээ одоо бол тэр 6 сарын явцад гэдэг ерөөсө олж мэдээгүй л байгаа тэр Америк тусан 6 сар. Тэрийг ерөөсө ярихгүй байхгүй тэр. За цогтоо улирал дууссан амар жамжуу. Давгүй гайгүй. Одоо тэгтээ айхт бүр амирд өндөр ачаал бас гайгүйсэн болохоор юм. Амарч буцаал ер нь хүчний бэлтгэлээ бүр шунууд хайж болохгүй бол хүчний бэлтгэлээ ямарч хийгээл. Тэгээд шууд улирал дууссан ч гэсэн бэлтгэлээ хийгээд. Гэхдээ ачаал аваагүй сая бол эхний шатуудыг харж байгаа чи ер нь бол талбай дээр бараг 35 минут тоглож байгаа шиг болж. Тэр асар өндөр ачаал харагдсан да. Тийм байс. Гэхдээ нөө өмнөх 100 илүү сайн нөө бэлтгэл хийсэн болохоор өмнөх жилүүдэд бол нөгөө яг ингээд плей-оффын айгууд юм өндөр минуттай үед бүр ингээд амар унаад ядардаг байснаа бол хамаагүй харцсан үү дээр. Тэр зуны бэлтгэл чухал байна тийм. Зуны бэлтгэл асар чухал гэдэг энэ жил бүр аюу сайн ойлгож авсан. Энэ 100 ч нөө би шгшөөгийн бэлтгэл нь боосны яваад 14 нэг заалны бэлтгэл тэгж өдрийн 3-аар гэдэг асар өндөр ачаалтын бэлтгэл хийж явж ирээд тэгээд 3-9-3 үнчээ зунжангаа тоглол бэлтгэл төмөр хийсэн. Тэгээ өөрөө хуваараа хүчний бэлтгэл хийсэн. Тэгээд багийн бэлтгэл 8 сард ихсэн гэхэрсээ зунжангаа бэлтгэл хийсэн бол. Тэрийг ингээд формаг алдахгүй ингээд явсан. Айгу үр дүнгээ өгч яана гэж харсан. Манай нөгөө тамир юунууд чи ер нь бол 100 бол сайхан амарцгаачдаг шүү дээ. Өмнө нь ер нь бас тийм байсан шүү. Лиг дуслаа, хаялаа. Тэгээд 8 сард бол 9 сар мар юм уулзсан тэгээд. За яг наадаас яг анаанаас чиглэнэ. За ерөөхдөө өмнө дандаа дэгдэг байсан биз дээ. Сакс тоглож ирсэн сууч дандаа тийм байсан юм тийм. Тийм. Яг зөв. Яг наадаас ярих гад энэ бол түгээмэл нөгөө дэлхийн ганцхан тайд биш юм лээ. Яг тэгдэг тамирч маш их. 100 бол дөнгөж бэлтгэлээд тамирч маш цөөхөн байсан юм лээ. Түүх гарахад Jordan, Kobe тий ер нь яг дөнгөж маргааш нь бэлтгэл хийдэг хүмүүсүүд биш үү? Нөгөө ярьдаг ч Jordan нөгөө хин нөгөө Team Grower илүү тий. За чи нөгөө тасчуулагч нь юу байгаад яг финалд хожигдоод, юунд хожигдоод, плей-офф хожигдоод за тэгээд яа хоёлоо тэгж яагаад чи надаа хилнэ цэцэн энэс бэлтгэлээ хийх вэ гэж маргааш гэсэн. Яг тэр нөгөө хожигдоод плей-офф нөгөө Орландод хожигдоод шууд маргааш нөгөө хоёлоо нөгөөд өөрөө гайхсан гэдэг өөрөө ярьсан байсан. Маргаашаа гэдэг. Одоо л 7 хоног амарч байгаа гэсэн юм хэлсэн байна. За тэгж нөгөө тэгээд бэлтгэл ягаад хилнэ үзэх болсон чи маргааш гэсэн. Яг тийм шиг тэгэхээр тийм болж цөөхөн баг. Тэр бол айгу зүв байдаг гэдгийг бас хоёлоо өчтөрөөс энэ доктор ялтурс ярьсан те. Зунжанга бэлтгэл хийх нь ямар нөгөө тоглогчийн нөгөө амар болгодог вэ? Шил өөр төвшөнд авчдаг вэ гэдгийг те. Ахтай яг ер нь түгээмлэр бол ер нь бус мүүдэр сайхан нөгөө амардаг л да. Тийм стол бас бие бас амрахгүй болдгоо бах. Гэтэ гоо амралтын төлөө гурлаа сайхан дуулчих те. Одоо амралтын төлөө бүдэр ярилцсан. Суперлайт. Хамгийн зөвлөлийн шар арга. Одоо энэ Монголын хамгийн зөв шар арга тийм үстэй ял та. Энэс өөр юм бол байхгүй те. Байхгүй. Энэ том цагтаа улирал мэдээж нөгөө сансан хэмжээнд хүрсэнгөө. Мэдээж холыг зорж ирсэн ойлгомжтой. Гэхдээ нөгөө нэг юутай таарчлаа штэ Демаркус Казанстай ингээд таарчлаа оноолтоор таарах. Тэг тухайд юу бодож байсан? За яг тэр чи манайх хожигдуул тэр урилгын сүүлийн тоглолтод хожигдуул доошоо 7-оор ч үлээ 6-аар гарах боломж байсан. Тэг хожуул 4-өөр гараад тэгээд бусдаагууд манайхыг өөрсдөө сонгож орж ирэх гэсэн тийм. Бусдын юунд орж ирэх өөрсдөө байж бол манайхыг айл нэгэнд сонгоод орно гэж бодлоо. Тэгсэн тэгээд угаасаа коз ирнэ гэдэг чинь хэдэн сарын өмнөөс шуугсан юм бэ тийм. Гэтэ гол нэр талбайд гараа сагсаа тоглоно. Тэр чинь цуврал гэдэг чинь бол нэг хэн тоглолтоор шийдэх юм чинь гэдэг нэг бол ажим мис юм бол нэг байгаагүй. Сайхан тоглоно гэж бодсон. Бас тэр үнтэй чинь тулаад талбайд гараад өдөөсөндөө товтлогоо хийгээд хамгаалаад газ нэг бас контактлах гэдэг чинь бас тэр чинь бас боломж тамирч үний хувьд тийм. Олимпийн аврал, дэлхийн аврал, гой тусамж шүү. NBA-гийн хот тэгээ бүр NBA-гийн бэлгэлийн багт нэрлэж явсан юм. Монголд ингээд тоглож байгаа гэдэг надад бол үнэхээр гоё байсан. Тэгээд нөгөө яг ингээ Казанцыг ирэхээс өмнө за Казан сэрлэг гот хоёр янзын хүмүүсийн хүлээлттэйсэн. Нэг нь амар амт ирнэ. Нөгөөх нь
би бүр тэгэхээрээ сонсон үнэ хэлсэн. Энэ Diamond Stone-оос ялгархгүй харж байгаараа хаа. Diamond Stone чи яг 30 жон авдаг яг л тэгж тоглох байх гэсэн. Яг тулаад үзсэн чи ямар байна? Cousins гэдэг тоглогч. Яг тулсан чи яг үнэхээр яг дээд төвшний сагсан мөг яг тоглолт юм байна л гэж харсан юм. Сагсан мөгийн IQ, талбайг харах чадвар, тэ дамжуулах чадвар гэл ерөөс айлын хамгаалтыг унших гэл тэр чи яаж асар том биетэй ямар сайн амар мастер тэд бэрмэр гэж бол бас анаг үнэхээр анаг л. Манай гарт нэр яг тоглож би ч бас нэг контактлаад аавал бас нэг зогсхом дээр зогсож шин. Тэгж байгаа аваад ирсэн нэг хальт нэг гараараа нэг ингээл нэг баг үсрээл явж байгаа. Тэр нэг зурлаа 2 тоглолт дээр нэг шийдвэрлэх бас 2 давтлаг хаас хийдэг. Нэг уугах хамгаалж байсан чинь давхар хамгаалж ирсэн чинь уугах тийш ингээд самрын доотлын нүүд хавцыг баг мөрөгтлөө гулсаал түлхтэл ийшээ нөгөө нийшээ яваад 3 дахь хамгаалж ирсэн фэний цаана баг дээрээ өвсөрж зогсоол тэгсэн чинь каз ганцаараа тохож юм байна. Тэгээд тэр хүн чинь бас яг NBA-д бол бас нэг амар мундаг талбайг хардаг амар ассист турдаг хүн биш шүү дээ. Тий, тэр чинь бас нөгөө Аз мазар юу тоглоод бас туршдаг авраг авсан шүү дээ. Шал өөр байгаа хэл та 50 авраг авсан тий. Тэр 50-ны сагсан мөч чинь бас хурдан ер нь тэгэл бас өөр сагсан мундаг сагсан мөг байгаа шүү тий. Тэнцээ чинь авраг авчих чинь хэр чинь энэ чирээ тоглолт нь илүү бас дөхөн байсан баг. Тий. Монгол тоглож Азийн тоглолт ер нь ийм хөө байдаг гэдэг. Тэгээд нөгөө нэг цуврал ингээд дууслаа тоглогчид ингээд бие биендээ баяр хүргэхэд Cousins чамайг нэлээд онцолж ингээд тэрж аваад үгэлжсэн. Тэгэхэд яг юу гэж хэлсэн юм? Би ч яваас хэл ус байхгүй л ойлгоогүй. Тэгээ хойно нөөсөн яах болрах надад орчуулж ирсэн. Тэгээ тэр нь бол ингээд таарсантай өндөр төвшөнд бундаг сайн тоглогч байна. Тэгээд чам дахиад боломж олдноо хичээгээрэй. Тэгээд Instagram дээр нэг тийм бичлэгтэй болж авч үзлээ. Тэмдэглэгийн орохтой тулаад бас дуусаад хүлээгээд тий. Тэр бол гоё юм ч байсан шүү. Нааг өдөөл хийсэн тэ цувралын турш өнөө өдөөс зүгээр ойлгохгүй л байсан. Ийм яриад зогсож байгаад нэг зохиж мөгөөл тэгээд тэрус би ч ойлгохгүй биш нэг бас нэг айгу уртлын юм яриад тэр чинь нэг бас юу гэдэг мэдвэхтэй л баах юм ярьд бөөдөлнараа инээгээд яваад тэ. Тэр чинь юм нөгөө манад нөгөө байдгүй нэг соёл нь л да тий. Тэнтхийн нөгөө NBA-ийнхний trash talk гэдэг одоо бүр ам нь бүр үнэхээр 1 минут дугойдгүй юм байна шүү дээ. Тэр хараад ч ерийг бүр эхнээсээ дуустыг нэг л өдөөд тэгээд байгаад тийм. Бүр яг хажууд нь яваад бид гэдтiim билээ бүр юуроос дугойдгүй юм байна шүү дээ. Баян өдөөл хатгаал. Шатаагаад байт юм билээ тий. Тэгээд чинь бас хэл ус бас байхгүй давтал гарч байгаа ч шатахгүй юу? Жоо ойлгоснуудаас орчих. Нөгөө ер нь нэг бодох ч байсан юм байна. Би ч нэг хальт нэг багийнхаа импорт мордуудад фэний ленс мэс тэгэл нэг ойр зүрээ нэг юм ойлголцдог бол бас яг тийм нэг трэш талх гэдэг нэг яг яриад байгаа дийсэж байгаа юм ойлгохгүй шүү дээ. Давтал гарсан шүү дээ. Давтал гарсан. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магниган алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэндгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. Сая одоо энэ дараагийн зурвал дээр бас яг л адилхан байл шүү дээ. Бүр ирээд бүр коучнэр ирээд бүр trash talk хийдэг шүү дээ. Саа чи зүгээр ойлгохгүй шүү дээ. Нэг сайхан Facebook тэр нэг пост хийжсэн. Монгол улсаараа загиж чад явах нэ гэдэг. Айлын коуч, айлын тоглогч менежер баг хийсэн багийнхаа бүх хүнийг тэ коучийг холбоотой гэлээрээс. Тэг бүгдийг загиж байгаа шүү дээ. Яг нөгөө юу нь гоё бэлээ ихтэй. Хүнийх нэг өөрийнх нь юу нэгтэй бас тийм. Зөв яг сагсан бөмбөг тоглохдоо бол яг бүр ихтэй. Яг эсрэг талын хүмүүс бол ерөөсөө тэр шиг бүтэн тоглолтонд ордог юм бэлээ. Тэр талбайг харж байгаа, дамжуулт өгж байгаа, засж байгаа, масж байгаа. Тэр trash talk-д одоо багийн хоёр легоноор яаж хүртв? Пэни Яг миний харсан яг тэр ярилцаад хэлсэн нэг маань 2 тоглолтын дээр шүү дээ. Яг нэг торгон шидэж явах тал ингээл 2 3 торгон шидэлтэн дээр яриадсан байхгүй. Гэтэ энэ яриг нь бас нэг ажиллах юм бол нэг аав нь 2 ахын ч 2 дүүгээ загнаад байгаа юм шиг тиймэрхүү харилцаа үсэж байгаа байхгүй. Магс 12 он илүү тэгээд айгуу гой багаараа тоглоод ингээ явж ирсэн чи харин яг тэр ярианаас хойш ер нь манай хоёр ер нь хоорондоо нэг заслаа нуудаал нэг нь шидэл нэг нь дайрах гэдэг. Тэгэл ер нь жоохон оноо ойртоод ихсэн. Тэгэл тэр ярианд автцжээл гэж би харсан ер нь бол. Тэр чи угаасаа ер нь ганцхан юу ч ер нь ярьдаг шүү дээ. Одоо ингэ нөгөө том домуудыг ярьдаг шүү дээ. Trash talk хийх юм бол тэрнтэй бити trash talk хийжээ.
Одоо чи Режи Миллер хийсэн гэдэг чинь Жордантай хизээч trash talk хийж игээл те. Trash talk хийх юм бол чи бодоо олно шүү гэдэг. Тэр чинь бүр зөвлөдөн шүү дээ. Trash talk хийхэд хүртэл тэр үнтэй хийж болно. Шатдаг юм уус аягүй хүүд юм шиг байна те. Ордог, шатдаг гэдэг. Бодоод байгаа. Одоо жишээ нь сагсан бөмбөгт респектийг яаж авах вэ гэхээр тэр хүн нөгөө нэг өөрөө хийж бүтээж харуулж иж респектийг авдаг байхгүй. Тэрнээс рүүки жилд нь орж байгаа тоглогчийг шууд респект хийж хаанж өгдөггүй. Тэгэхээр Демаркус Касен зөөрөө NBA-д ямар тоглож байлаа дараа нь олимп дэлхийн аварга болсон хүнд респект нь байгаа. Тэр респектээрээ одоо нөгөө аарах жагаа л баг л та. Тийм баг. Ер нь л тэгэл одоо юу гэдэг монголоор ярих нь одоо бүгчүүд нэг аймгийн оймодор чи аймгийн арслан марсна барилдах юм бол бас шал өөр штэ юм хэлээд барилж яхад бас нэг л яриа бол хараар бодоход ингээд хүн шатах багтай нэг хаарга шижих та. Энэ би тоож үзсэн үү? Ингэж бас санаа бодсон шүү дээ. Манай нэг баг дээр ч нөгөө нэг Эрли Хамилтон хоёр цуг байсан. Тэгээ Хамилтон би бол Монголд 1-5 номер дээр бараг тоглолцсон Монголчсон гэсэн чи Эрли. Хөө чи Монголд би чинь дэлхийд 1-5 дээр тоглосон шүү дээ. Тэгээд нөхөдгөө таг чивэг болоод нөгөөдөө тэгээд гэрх багт болчихж байгаа. Тэрнээс хойш. Тэгээд Эрли нэг ганц юм хэлээ нөгөөд бараг заа болох ухаан л болж байгаа юм чинь. Тэгж шүү дээ. Чи яг тийм л гэх юм. Яг тийм байдаг бах тий. Жохон бицэн байг дарамтлах хаа. Тэг чин би яг нөгөө гардийн менежерс юм чин тэр хоёр чин сүлд ингэсэн баггүй. Бүр Хамилтон чин би буцъя би явлаа дээрээ тулсан баггүй. Тэг нөгөөд зүгүрлэхгүй баг. Харин тий. Нэгдүгээр чи өөрлөй талбай дээр 30 минут тоглоод байдаг. 30-аас минут тоглодог. Хамилтон чин 10 минут хөргтөө өгөхөд тоглоод байдаг. Хоёр нөгөө чин зүгээр байхгүй л байгаа л да. Наа чи юм нөгөө ирэхээс өмнө Хамилтон өөрөө 20 30 минут тоглоо бага авч явчих гэсэн чинь бүтэн хэрэгжиж байгаа ч ерөөсөө. Тэгэхээр хэрэг би яг одоо нэг хар сакс тоглодог гэсэн. Яа тэг ялт миний нэжсэн бол яараа дуусаа. Яаста зүгээр л байгаа. Яасан гинэ. Яасан хаан тоглосон чи. Хэдэн оноо авч ирсэн гэд. Юу зүгээр л байгаа. Өөдөөс ялт тоглож байгаа дээр хоёроо ялт хоёрыг бол би зүгээр. Зүгээр баг тоглож байгаад би болоо сууя гэх юм. Тэр чи бас нэг давуу тал гэдэг байгаа байхгүй trash talk-ийн. Тэгэх бах юм уу. Амар давуу тал. За гоё. Манай Монголын хоол. За гурлаа сайхан өглөө эрт байгаа гэлэхэд сайхан хоол идээд сайхан ярилцсан. Чирний одоо юм уу хэр үгүй. Хоолны дэглэм мэглэм гайг үстэй юм. Эцлээ шууд шатаач юмч гайг бах тий. Гэхдээ яг дэглэмч яах вэ? Гэтэ ер нь бол баг идэггүй. Зохицуулна. Зохицуулах уу? Яг юу идэх үү гэдэг дээрээ бас яг бүр яг мэрэгжлийн хоол зүүчмж байхгүй ч гэсэн нэг өмнө хамт байх ч нэг хоол зүүчтэй байсан. Тэр өмнөөс яг сонсч ирсэн хэдэн зөвлөгөө. Тэгэл ерх нь өөрөө бас нэг жоохон судалсан юмар тоглолтын өмнө бэлтгэлийн өмнө юу идэх үү, ороо ундахтаа юу идэх яах вэ гэдэг юм бас тийм жоох юм байна. Тэр манай тэр хоол зүүчд мундаг юм билээ. Би яг тэгэхэд чи нөгөө за манай багт хоол зүүч хэрэгтэй юм. Тэгээ хоол зүүч чинь шууд юу нөгөө гимтлийн терапевттэй ирэнгүүтээ жишээ нь тэр үед тэлмэнийг тэгсэн байхгүй. Тэлмэн ингээ бэлтгэл дээр ингээ гүйжсэн чинь чиний зүүн хөл яац ингээ шууд терапевтнаас асууд. Яаж ийн гэсэн чинь ингээд чи тим мэддгүүгээ шууд асууж масуугаад ингээд хоол би хоёр бол угаасаа ингээд бүр ингээд цогцолгоотой тий. Асар албатай тамирч юм. Одоо хэдэн цагийн өмнө ямар хоол идэх үү гэдэг ч юм уу тий. Тэрийг л угаасаа бид яг нөгөө тоглолтын өмнө юу иддэг вэ гэж бүр юу иддэг штэ нөгөө NBA-ийн тамирчдаас хүн болгол өөр тийм. Тий яг нэг сонь юмч иддэг хүмүүс үү тийм. Тэр чинь хүн болгоны хоол шингээлтийн хугацаа арай өөр болохоор ялт тэр хор адилхан бохоо. Ялт тэр үл ерөөсөө тоглолтын өмнө бол тэгээд би шигшээд явсан. Шигшээд анх удаага явсан би одоо нэрийг санахгүй байна. Нэг хоёр тоглогч. Одоо чи 2010 оных төлөө 6-8 оных ч үлээ 10. За тэр хавцаа 10 хавцаа. Тэр хавийн нэг 4 жилийн хугацаанд. Тэсэн шигшээд явсан чинь анх удаа явж байгаа хоёр аминда цогоох ингээд хоолыг ингээд бариадсэн гинэ. Тэсэн тамирчдын хотхон бүх юм ингээд задгаа ууштай хоол янз гой хоолнууд маньд нөч юм тэнд баларна юу тэмцээ урлаа болно. Нөгөө монголчууд нөгөө өстө балархаа. Монголчууд нөгөө индүүцээр гоод ирсэн гэдэг шүү дээ. Индүүцээр гоод ирсэн юу би тэнд тэмцээнд ороход 5 хил нэмчээд ирсэн гэр Монгол тэгдэг шүү дээ. Яг тийм байсан чинь тэнд ингээд лаваал байна гинэ. Тэгэхээр хөөшө бойлоо одоо тоглолттой хүмүүс үж бойлоо гэдгсэн чинь заа багшаа гэдээ гарсан чинь цүнхэндөө бах хийх юм. Тэрс тэгнэ яалч үзэр энд яг нэг том Азнаад мэдээж нэг аримлахын орон тийш ингээ явах чинь бүхлүүд нь хоолны асар том 2-3 заал байгаа юм чинь. Тэгэл тэрс ороо тэл төрлөөрөө тэл. Тэг чи тэгээ байнгын би чи яг нэг 18 онд чинь Индонезид Жакарта явж байхад Азнаад явж байхад тэр чи яг нэг 100 хэлмэлтэй байсан юм чинь. Тэгээ сайн амарч иддэг байсан. Өө бас яг багцааг үдэх юм яг л моохоо хашаа тэрэл пүк гэж явах юм бэл. Одоо ч идэлтэй байна. Одоо 89. За. Зүйлстэй бас яг чөлөөтэй идэх юм бол бас лаахан тий.
Ална би чинь яг идэх юм бол газ. Эдээс дорны эднэрээ таргална. Чи ямар ч тийм юм шигшээ мэгшээ тамирчин байхгүй ямар амир идэх юм. Энэ дөрөв зохиод ид. Зохиод ид. Манай Монголын хоолнууд янз бүрийн хоолнууд бий гэдэг одоо махта юу ах шиг байна, чинжүүтэй. Тэгээ цаа чи юу гэн энэ стүүж юм ба. стүүж энэ болохоор загас ах шиг байна те. Бэкрамё. Original Korean taste. Цогтойгийнхоо энэ жилийн плей-офф ингээд нэрээ тэр зүйлсэл MVP гэ заалаар нэг ингэсэн шүү дээ. Яг тэр мөчийн сэтгэл хөдлөл ямар байсан? Тэр мөч яг ямар байсан? Хөштэй яг үнэхээр баярлалаа бас ингээд огсож байгаа юм чинь анх удаа тийм амар Хүндлэг тийм олон хүндлээд гоё орилж байна. Тэг чин тэр чин ингээд тэгэл нэг ингээд дуусч чамах гэсэн чинь тэгэл дараа ялгаж идэх боломж тэгээд байсан. Эхэндээ яг Чи эхлээд чамд бол нөлөөсөн мэт те. тэг ингээд бөмбөг байхад ингээд яг мэдгэж байгаа юм чи гаранд ингээд жоохон ингээд зүг сэтгэлж арай өөр болчихно. Тэгэл шидэл 2 шидэл 3 шидэл 4 шидэлээс дарийнхаас дэж ойлгох нь яг дасаад тэгээд угаасаа хамгийн их нэг хаалцсан та. Хамгийн үнэтэй шүү дээ. Айгүй юу яг гаранд айгүй болцсон чинь. Бид нар сайн нэг монголчууд мандаа сайн нэг Демаркус Казанс яалтч үүсэх ёстой. Тийм тоглогч Монгол ирнэ гэдэг ахаад магадгүй бас хорхон боломж ихгүй тийм болохоор үнэхээр билет ч олдохгүй байсан. Яалтчтай ч гэсэн уйга бид яг бүх тоглолтыг үзсэн л дээ. Тэгээд үнэхээр хоёр баг одоо яхаа тэгээд цуурлж хуртуулаасаа гэж маш хүссэн. Яг боломжууд ч зөндөө байсан байх нөгөө тэгээд аль аль талаасаа боломжуудаас дутваач гэсэн зүйл зөндөө байсан. Боломжууд дутваач. Тэгээд тэрээс үл ер нь бас цуурлж хуртуулчих би боломж зөндөө байсан шүү. Тийм. За яг энэ үлрэл ингээд дууссан. Тэгээд нөгөө тамирчуунд ялах нөгөө хин хэлсэн байт юм. Мохо тавар биш ган гарсан надад бүх хүн гэдэг чинь ер нь бол мянган удаа унж үзсэн үнийг хэлдэг штэ гэж. Тэр шиг сагсан бөмбөгч гэдэг хүн бол бас олон зуун удаа хожигдож ийсэн ялтанд л үрдэг штэ тийм. Тийм болохоор ялах өдөр ирээд үзэхэд байгаа болох гэдэг чинь. За цогтой ер нь одоо баг наснаас эхлэх цогтой ер нь аль нутгийн хүүхд вүлээ хизээ сагсан бөмбөг тоглож эхлэвэ гэж. Хайцтай баг тийм. Унгаа төв төр тий. Хинтэй аймагт төрөөл тэгэл явж байгаа л та. Хинтэй аймагт төрсөн тэгээд хинтэй аймагтаас 10 жилээ төгсөөд оюутан болж хатарч ирсэн. Тэгээд анх би ч яг зүгээр нэг гэрийнхаа нэг хойлын шийдэн дээр ч юм уу тэ нэг бөөндөө цугуулдаг шийдэн дээр сагсаа нөрхөөл гүйжээд өгсөн. Тэгээд яг бүр хичээлж ихсэн нь бол 5 дахь ангидаа нэг насан жаргал гээд багшийнхаа доор нэг бүлээр хийж тоглолцоод насаа өгч маань яатсан би нэг спорт орныхаа дарга болоод явцсан. Тэгээ ер нь бас сагснаас шууд болоод тэгээ волейболоор тэгэл ер нь тэрнээс хойш волейболоор бүр ингээд тууштай ер нь бол яг бараг төгсөлөө бараг явж 10 дахь анги хүртэл явж би 10 төгссөн. 10 дахь анги хүртэл явжод 11 дахь анги ордогжид цуг волейбол тоглож ирсэн найзууд нь хот руу оюутан болох нь болоод зарим нь хот дээр тоглохоор болоод асуу мас сурыг тоглохоор. Тэгээд сагсаа яг сонирхож тоглож явж байгаа яг гоё бүр нэг одоох шиг ингээд яг бэлтгэл хийдэг тийм тоглогч яг лиг мэг ч юм уу тэмцээн уралдаанд гэх актер ордог биш зүгээр сонирхож явж чад хинтээ биг гээд баг яг бүрдсэн жилээс л яг хинтээ аймагтун лиг болоод зуны лиг болоод тэнд тоглолол гайгүй тоглосон нөө залуучдынхаа бөөнд нь цуглуулад энэ ч авчираад аюу сайн бэлтгэл хийгээд тэгээд спрайтлиг тэр жилээ дөрвөлээл тэгэл ер нь бол яг бүр тууштай ирээд бүцэлтгүүл ер нь сагс руугаа орсон. Тэр хэдэн он? 13 4 он. 14. Тий. Би чи 13 онд яг ингээл бас ер нь хаа нэг сагс спортоос яг болонгаа алдал босч орсон. Яг тэгээд 21 аймаг Sprite League гэж тоглож явж байгаад сургуулаа төгссөн. Тэгээ нэг жоохон чи бие өвдөд тэгээ хинтид очиод гэртээ очиод ээж авдар очиод нэг эмнэлэг твтээ дэмжлэгээ хийлгээ байжаад би ч нөө цахилгааны инженер бүрээр төгссөн байсан. Тэгээд
аав манаа эрчимдээ ажилд ор гээд маргааш би асууж өгнө гээд. Тэгээ байжсэн чинь ижлийн огш над руу залгаад ижил. Аа ингээ үнсний тавирт чи ингээд сураад 2 жил сураад дахиад ингээ саксныхаа дипломтой болоод сакс тоглоод ингээ явах уу. Тэгэхээр энэ тэл баг би баг ээж авд нэг хальт хэлсэн үү хэлгүй баг тэл гэрээс зүхтаа. Саксаа тоглоо. Юу эрчим Юу инженер гэдэг. Тэгээд мөн чи ярил үнсний тавирт дээр оюутан байж бэлтгэл хийж байгаа. Тэгээ би ах нар боогийнх азаах зулзаах дамбах тэр бүгд ирж бэлтгэл хийгээд тэгээд тэд нар хүн бүрдэхгүй байна. Тэгээ залуу тамирч дагна гэдэг. Тэгээ үнсний тамирын шигшээ тоглолцсон баяр сургаах найзтай зүг. Тэш орчихсон байхгүй. Харцагт. Тэгэл одоо хүртэл харцагт нээжил тоглоод бүжэлтэй гард татах хэвээр. Тэр би нөгөө 2014 он болоо 15 он болоо бас сонсохгүй. Тэгэхэд би хинтид оч нэг тэмцээн болжсэн бохоо тэр нөгөө комплекс баригдчихсэн тэмцээн биш үү? Тэгээд чин тэмцээнд тэрэн дээр чин би очиж хөдөлж илүү яаж л би одоо санахгүй нөө. Тэгээ ерөнхийдөө зохион байгуулалт хөтлөө. Тэгэхэд би чамайг анхаарчсан бохоо. Энэ хинти ибгийн тоглох ч гэсэн энэ волейбол тоглодог байхгүй юу гэгээд. Тэгсэн чин цогтойг анхаарсан чин за өстой ер нь төв ээж шүү баруун салгоо оролт шидэл найруулж байгаа. Тэгээ би цогтойг бодсон байхгүй. Амар гой тоглолттой юм байна. Жохон нуруу намтай юм даа гэж бодсонгүй. Чиний ер нь энэ нуруу одоо нэг тийм өндөр биш шүү дээ. Сагч тундаа тийм өндөртөө орохгүй байх. Энэ нуруу намтай чи ер нь сул тал болж ивөө эсвэл чамаа илүү хурцлах шалтгаан болж ивөө. Тэгэл нэг алдаасаа суралцсан гэдэг чинь тэгэл тэрийг давуу тулж ашиглах юмнууд байна. Би ч гэхдээ бүр авах 83 байсан. Бүр намхан бол биш. 83 байсан шүү дээ. Одоо 86 шүү дээ. Бас өссөн. Сүүл бас амар өссөн шүү дээ. Би тэр 19 20 онд нөгөө нэг хасуулууд дуртай тоглож байгаа умнахтаа нэг амар эвгүй унаад. Тэгээд яасан ч наарцгны маань яс гайдсан мөрөөсөн гээд. Тэгээ нэг ээжтэйгээ ярьж чад судалсаар байгаа аюу сайн тийм нэг төлхөн цэцгийн бариач юм дээр очиод. Тэгээ бариулаад яагаад гэсэн чинь 3 сая жоссон шүү дээ. Тэр чинь нөгөө нууцсан бас ясаж гараад ирж байгаа юм. Эсвэл нууцмаас нуглан болов гэдэг нэг гасын нуглан дартсан. Тэр чинь гараад ирж байгаа. Тэр чинь яг нэг 3 сая зүйл нэг юм байгаа. Нэг юм л ясаад байгаа байхгүй. Угаасаа хүн чинь нэг юм яс нууцсан байдаг гэсэн. Ялт малт ч юм уу тэр бүрийг байхгүй бол шилж байгаа тийм олон хилт дарагддаг байхгүй болчих. Чиний нэг гайгуулгаар гаргаад ирж байгаа юм л та. Тэр сайн бариад цэцэлч нар угаасаа тэр нөгөө юу ягаад зөв гүмд оруулахаар өсд юм аа. Угаасаа тэр сонголт Монгол сайн хийгээд ингээд ягаад гэдэг чинь тэр юм байл шүү дээ. Өдөр болоод яа. тань сонголцоо айгуу чухал. Хамгийн чухал гэдэг чинь юм тийм шүү. Бэртлэгийн төлөөс тэр сэргийлэх айгуу. Гэхдээ яг юу 86 Тэгээд түүш яг л гоё өндөр. Намхан шүү дээ. Одоо сахандаа л сагсандаа намхан. Энгийн амьдрал дээр бол яг хангалттай байна. Гэхдээ энгийн амьдрал дээр одоо өндөр гэж одоо манай 14-т би үстэр хэлээ цогтойдоо барьж байгаа метр 80 3 сүлэн болчихсон юм. 14 ирхүү өндөр. Тийм. Одоо угаасаа тийм. Ер нь бол одоо шинэ үеийн хүүхдүүд бүр тэдгээр тийм болсон юм. 13 дөрөвтэй хүүхд 44 дөрөв өсөд байгаа юм чинь. Шалгуу тэд ер нь өндөр болно л доо. Батар өндөр болно л доо. Ийм яваад ахгүй л үүд гэж байна. Сайхан витаминлэг орчинд өсөж байгаа тийм. Бид нар ч аавстай юу хаад тийм ус грантны ус юу л үс юм. Талхуулаас юм өөр арга. Тэгээд нөгөө харин грантны ус талхнаас метр гарч иж байна. Өмнөд бас шатаар тэр үнэхээр бас аимштай болгож байгаа байхгүй юу? Хуйга гаралтай. Надаас хоош бас гайгүй чокобо мокобо гарцсан үед шүү дээ. Үгүй ялтаа мөн шүү. 90 гарлаа чокобо сникерс орж ирсэн байхгүй Монгол. Ахын дэрийг бүгдийг мэднэ байхгүй би. Манай аав ээж чүрлэг тэр оруулж ирдэг ус хамтарч. Ингээд хийдэг нөгөө 8-нд явдаг. Би мэдэн шүү дээ. Тэгээд чокобо сникерсний хүүхдэхэд тэрний өмнө бол ерөөсө ганцхан гадаад оолн юу крафтын ус. Тэгээд юу л байгаа шүү дээ. Талхал байгаа шүү. Өөр юуж байхгүй шүү дээ юм тест. Тэгээд нөгөө ихэнхтэй лавшаа хаяа цөөн. За тэгээ амралтын өдөр болох юм бол нэг банш хуушур байвал хуушур юм уу бод. Ер нь будааг 5 хоног бол ер нь лавшаа шүү дээ ер нь тийм үст. Тэр чинь баярын өдөр ч юм уу те нэг чухал өдөр тийм бол. Одоо бол тэгээд харин битэр тэр хэмхнээс метрэтэ гардаг гэсэн. Тэгээ амар том гарч. Одоо үеийнхнийг харалтаа. Ерөөс дандаа нэг юм л бид чинь энэгээр л өмнөд чинь нэрээ. Ихтэй бага ухт чи барилдаж байгаа юм. Яг бүх хичээлж тэгж барилдаж байгаа. Тэрээс бол яг сургууль уруулахаа тэр үндэсний бүх юм бол орж
барилж мэрс хоёр төрүүлж мөрс. Иггүй тавьчихна л дээ. Тэр чинь нөгөө мэгцэх мэдгүй. Тэгэл бярдаад нөгөө нугслж гэдэг байлаа тохиолж. Ингээл нөгөө За юу морлоод нугслах гэдэг юм уу? тохиолж тэгдэг байсан аахгүй. Нугслах гэдэг Нугсаар барьдаг уу? ингээл чичрэл дайрчдаг байсан. Одоо чинь мордон гэдгээр муухай бүдүүлгээр мэгс мэдгүй. Мордхол байх шүү дээ. Мордхол байх мөг шүү. Үгүй харин тэгж би яг тийм мэг шиг хийхгүй байгаа байхгүй тэгэл. зүгээр бэрдаад. Одоо ингээд үүдийг урдлаас одоо ингээд татаж бадцгаал ерөөс ингээд дайрчих юм. Дайраж байгаа турхаа давхан байвал хаа эргүүлчих шүү дээ. Дүгэрдэл. Ятгахтай хоол идэ. Keep it light. More fresh. Light taste. Гард баг дээр чинь бас өсгөрөдөө харцаг хүчний дасгалжуулагчаар ажиллаж ирсэн нэг үлрэл тийм. Тэгээ өсгөрөдөө харцаг угаасаа нөө алдар спорт хорооны бүх тэгээд алдар спорт хороотой гард багч ингээд олон жил хамтарч ажилладаг. Өсгөрөдөө харцаг тэгээд гэсэн юм байхгүй. Манай цогтоо үндэсний бөхөөр явсан бол Батны улсын заан цолтой бөхөө гэдэг дэгхгүй юу. Тэгээд чи юу гэхээр өсгөрөдөө харцаг чи өөрөө мундаг багш хүн шүү дээ. Шавнар нь одоо ямар амжилттай явж байгаа бүх сайн шинждэг бүхэн одоо мундаг тайлбарлагч болсон. Тэгээд цогтоогддог бас. Тэгээд би тэрэн дээр юу гэж харсан бэхээр цогтоог их суур сайн тэгээд нөгөө бүхэнд ч бас их тааз юм өөр хүн байх нэг чухал юм байна шүү дээ. Бөксүүртэй сагсч юм байна л та. Тааз томтой. Би нөгөө бөксүүртэй дуучин гэдэг шиг. Тэгээ бөхөр явж байгаа юм уу гэж асуугаад байгаа нэг. Болол олдог тэр асуу тэр шуун баабар тэр асуугийн заал үүдэн шүү. Тий. Бэлтгэлийн бааз тий. Тэнцээ бэлтгэл тэр бололын бэлтгэл хийгээд явж байхад нэг хэн багшиж байдаг л асуугийн нэг амар ууртай бүхэн. Тэр ууш намайг бүхрүү орчих тэгээд нөгөө бас уйлал тоглож моо сакс тоглож байсан хүн бүхрүү орж морохороо бас нэг жоохон мэхэн дуран болдог гэдэг тэгдэм бэл. Одоо чи суурь чи харцаа тэгээд авах. ер нь бүксүүр харагдаад байна л та чамд. Нэг тийм манайхс тэгээд дуугах битээр та хоёр ямар сакс чинь бий байхгүй. Дуугах гэдэг балиар бүдүү гоё бүкс шилбэ. Чи бүхрүү орох байсан тэгээд манайханд маазраа. Яа манай уугагийн тэр суурьч бас олон жил ингэж доктортой тоглоход бас тэр суурь чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү тийм. Тэр шилб тэр гойч бас зузаандаа зузаа. Ерөнхийдөө гэхдээ ингээд нөгөө гэхдээ волейбол байж байгаад би баг ихэнхдээ 10 жилдээ волейбол хийсэн юм биш үү ерөөсөө. Тэгээд тэгж байгаа загсуурсан хэрэг. Волейболчид ер нь одоо загсуур орохтой юу аягүй их байдаг үстэй ер нь. Маш их байдаг үстэй ер нь. Тэгж байгаа нөгөө өсөлт нь байна. Юу нь байна те? Маш нөлөөлсөн үстэй те. Ойлголч нөгөө аягүй хүсэрдэг те бас сонголт аягүй сайн хийдэг. Тэгэхээр энэ бас тийм нэвсэл талдаа аягүй гоё. Тэр хүмүүс чинь нөгөө волейбол руу ихэж хүүхдээ оруулаад эвсэлтэй болгож жоод загс руу оруулна гэдэг гэж ярьдаг байсан шүү. Тэр нь бол яг тэр үед яг загс руу орч хараа нэг хатуу хөшүүн чанга битээ очно гэдэг байсан. Одоо ч арай өөр болсон. Загс болсон. Юуны түрүү ярьлаа шүү дээ. Багада ер нь хэрэг ер нь сахилахгүй хөхт байна. Амар байсан л гэдэг. Жохон бах төгс амар байсан хоо. Ер нь жохон бах тийм баг бүх хэрэгтэй хөдөл амар байд юм шүү. Гэхдээ тэр нуудаас тамирчид онцгой байд. Тамирчид онцгой бүр тийм хөдөлгөөнтэй байдаг. За одоо манай хоёр хөхт бүр амар. Томын яг амар сахилахгүй байхад л тэл манай ээж чи багада ийм амар байсан шүү дээ. Гэтэ цааваас арай амар сахилах юм байна гэдэг. Тэ одоо манай томч сургууль орч арай хөдөлгөөнд багсаад гайг болцоо. Дүүн одоо 3-тай. Зүгээр ахыгаа Pro-Max хэлбэр зүгээр. Төөж үнэхээр амар харин аюултай шүү. Би бол гайхтайсэн. Манай багаас их тийм бас. Манай хэд биднэртэй амар. Гүчи болчлоо гэдэг юм уу цаа гэх ахаар гэдэг. Цаа гэх нууц ингээд ахаад гэдэг аюул ядрагат шүүсээ. Тэгээ хүүхдийн байх нь хөөрхөн л. Хөөрхөн яг жоохон түүгээд хэлээс ганц юм хагалж яадаг нь их болохоос. Битүүс дээрээс гэрчээс хагараагийн маяг цөөгөн болцсон дээрээс. Балконы хаалтмаар хөрсний нүүртэй хазуурт муухч дээрээс хагалаагийн нэг байхгүй. Маа томч бүр өвөө өмнөхөө зургтыг бүр 3 удаа хагалж байсан дээрээс. Төвд юм байна. Төвд амар юм байна даа. Үнэхээр төвөө та юу ч бодсон. Яалтыг гайгүй хаа тий. Манай хүүд юм. Арай бас тийм шүү тий.
Түүгийнх нь Түүх мөг. Тэгээ тийм хоёр хөдөлгөөнтэй хоёр эргэцээ өгч нь хоорондоо тулахаараа тэгээ зодтолно. Тоглоод байгаа юм да ноцтолгоо тэгээ зодтолно гэж. Бас таалаа шүү дээ. Нэг саяга нэг амралч өдөр нэг бэтэлгүй өдөр амраач ганц 7 хоногт ганц өдөр мөсөд. Тэгээ нэг гэртээ амралч өдөр нэг сайн хооломж идэл зураг түмэл үзэл суу ихэд тэгэл ямар тийм дух мох юу Дайнд дэжин дурлаа. хаа тэрэ хаа хэрэг цагаасаар л тэгэл өдөр дуусчих. Тэ гоё л доо. Тийм хүүхдүүд тийм ер нь юу штэ. Тийм багтаал хөөрх юм байл шүү. Том болчоор штэ. Нэг хөөрх юм биш ээ. Нэр шүү. Том болоод том проблем гэдэг штэ. Тийм хөөрхөн багтаа хөөрхөн. Би чаавс гэрдээ нургаад явж байгаа өөр юм ихгүй штэ чи. Хүүхдүүд өөр юу хөдөө тий. Тэгээ өөр юм байх. Том болоод харин бүр лайвд шүү харин зүгээр. За манай хоол иж байгаа. Манай өнөөдрийн дугаарт Герман магн маань эргэж ирсэн байна. Тэгээд Денкийн Герман магн тэгээд магны дайрект 400 мг-тай амдаа уусгаж ууддаг. Стресс багасна, тайвшруулна, нойрны чанар сайжруулна, булчин суулруулна гэдэг магн бол хүний бид өдөр тутмын хэрэглэн зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнийг нэмэлтээр ер нь хэрэгжилж байгаа гэх юм бол хамгийн гол нойр бүхэл байна, булчин сайхан суулрна гэдэг бол энэ тамирчдад ялангуяа хамгийн их зөвлөдөг бүтээгдэхүүнүүд гэхээр Герман магныг хэрэглэхээр их зөвлөмөр байна. Гэтэ нойр хоолндоо бол сайн биз дээ. Нойр хоол жоохон тийм. Яг энэ яг бид нар энэ магныг гэдэг уудах ер нь өдөр болгоно. Тийм үү? Нойр хоол секс 3 бүр сайн байх хэрэгтэй гэдэг юм шүү дээ. Залуу тэр соёлс ийм 3 хөл юм байдаг гинэ. Хоолндоо сайн байх хэрэгтэй, нойрондоо секстэй айгүй сайн байх хэрэгтэй гинэ. Ингээд тэр ерөөс амьдрал ерөөс цаашаа өөр явчихдаг гинэ. Хамж энэ 3 дээр дутагдлаа тад юм байна уу? Нойр жоохон яагаад тийм аа. Нөгөө нь бол галзуу сайн байгаа юу те. Нөгөө нь галзуу сайн байгаа хаа, гайг баха. Ер нь тамирчдаар нь тэндээ галзуу байдаг бах те. Би бодтээ. Би яач. Ста гоё ярилцлаа. Гоё ярилцлаа. Чи тамирч байгаа шүү дээ. Би ч Одоо бид хүмүүс юу гэж яаж ütгөөд Гойго би зүгээр ер нь Гоё ярилцлаа. тий. Ер нь гэхдээ ер нь галз байдаг баха те. Ер нь тамирч тий. Болио гэдэг л босоод байгаад байгаа. Амар мороо штэ гэсэн. Амраахгүй гэж байгаа ч гэдэг бах тий. Манай амарчин нөгөө найз нь боксны жинзоо штэ. Тий. Манай Монголын бас сор болсон тамирчин. Жинзоог бол нөгөө найзууд болохоор шоглоод байхгүй. Манай жинзоо чинь яг 3 минутаар 3 гэдэг байгаа. Раунд үүдэг юм тий. 3 минутаар 3 гэх. Тодорч. Тийм бас тамирчтай юм бас өөрийнхөө нөгөө тамирчтай нь юу унасан шүү. Цаашлуулж авахгүй да чи. Гэхдээ ер нь тамирч сайн баха. Би анзаардаг тэр нөгөө дуучтай юу сайн л байдсан шүү дээ. Сэтгүүлч спортч дүүчд гайгүй үстэй. Мэдгүй одоо хамт тэгж үтсэн биш яаж мэдгүй. дуучт гайгүй байдаг. Салбараа авч гараад. Салбар авч гараад байгаа юм тий. Манай урдын дэжгүүд үйдэж шүү дээ. За дээрэс нь нэг юм авчи би ялтаа тий. Бодоод орноос дээр. Тий хоол ээж. Манай нэвтрүүлгийн манаас ивент хийж манай Асагийн нөгөө Гоё юм шүү дээ. энэ наач ямар үсгдэг вэ яа л да. Наад усч. Супер ус. Супер ус тий. Би нэг тогтоод энийг зориулж ингэж байсан нөгөө шингэр нөхдөг. Тэгээ байнга авч авч байгаа. Тийм шингэр нөхдөг учраас сайн хэрэглээ. Тэгээ дээрэс нь калпис дандаа Асагийн бүтээгдэхүүнүүд баггүй юу? Энэ бол калпис бол та бүхэн мэднэ. Анх нөгөө манай айргийг дуурайж гэж чагаад ийм ундаа гаргаж авсан гэдэг калпис гэдэг. За дээрэс нь Асагийн надад тийм гоо тий. Дээрэс нь Асагийн мэдээж Мицури сайдар бүгд Асагийн бүтээгдэхүүнүүд Мицури сайдар 1884 оноос хойш хийгдэж байгаа гэхээр яа л гэж бодмоор байна да. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг баг, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Супер ус. би дээдлэгт нөгөө комиссар хийсэн эхний жил маань 17 он байхгүй. Яг манай цогтойгийн үндэсний биеийн дээд сургуулийн харцаг гэдээ орж иж ирсэн. Рүүкэ үйлрэлнэ. Тэгсэн чинь цогтой нөгөө чи чинь богийн азаа эднэртэй хамт орж исэн нөгөө залуучууд хэрэгтэйгээд аваад гараад ирсэн. Тэр багийнхаа лидер нь болцсон юм биш тэгвэл. Шууд эхний жилдээ орж ирээд би чинь Тэгсэн айгүй бас амар гоё боломж олцсон л доо. Би чи яг зүрх гоё чинь бас яг л энэ шиг 33 4 минут тогтчихдаг гэсэн чинь. харин тийм. Тэгээд тэр чи рүүки жилдээ би чи 22.3 оноо дунжлаад хитэн самбартай ассистжүүл. Боломж гарч ирсэндээ боломжоо чадхаараа ашиглаж чадсан байна даа гэж боддоо шүү дээ. Тухайн үед. Тэгээд одоо тухайн үед бас түүхэл байсан. Би нөгөө манай баажи алтын нэвтрүүлэг бол өөрөө юм байхгүй нөгөө
төрөлдрийн асуулт асуудаг чи мэдэх байх. Одоо яг нэг үндс нэг гой юмнууд руу орё гэж бодож байгаа. Гэхдээ тийм чамаас нэг амар яахгүй. Ерөнхийдөө нэг түрүү нэг хэлсэн шүү дээ. Нэг зунжгаа ерөнхийдөө дийг дуусаад гоё амардаг гэсэн шүү дээ. Манай энэ тавьчдыг нь яаж амард юм бэ? Зун бол ер нь хэр шоудах вэ ер нь? Хүмүүс янз бүр л байгаа хэл та хөдөө гадаа явах нь хөдөөгөө яваад ийж шагаад сайн зугаалаад Багаар маар л хэр эсвэл хотод 100 бол хааныг орно. хааныг орно? Ер нь л тэгс нэг тогтмол Оргоолгонд байж идэг бас нэг сахч идэг байхгүй. Тийм тэгэхээр сонссон. Энэ хааныг орно. Тэ яг нэг лигтэй үед бол яг лиг эхэлсэн үед бол нэг тэр гадуур дотор гэсэн. Тийм хаагүй. Ерөнхийдөө 100 бол монголчин 100 Монгол 100 л гоё шүү дээ. Тийм үстэй. 100 хэмжээний хотод байгаад янз бүрийн тоглолт Монгол шоу маа тийм бараг л үзэж үзээгүй. Тийм үү? Тэгээ хөдөөгөр энэ зугаалах нь илүү гоё. Хөдөөж байгаа юм тий. Хөдөөр зугаалчих. Чиний шоу муу үзэж. Тэгээд найзууд хүмүүс санал болгоод байдаг юм л да. Ийм үзээ, тийм үзээ, энэ чинь гоё юм болно ингээд. Тэрнээс л илүү нэг гэр бүл мөлөөрөө зугаалаа найзуудаараа дийж тийш гоё. Хөдөө зугаалж явах нь илүү гоё. Божнуулж байгаа юм да. 100 бол ер нь явчих тийм шүү дээ. Хотод байдаг юм шүү дээ. Ер нь бас цөөхөн байх шүү. Ер нь нутаг буцдаг хоо тий. Тэгээ гэрийнхэнтэй очин Хинтийн гэрийнхэнтэйгээ тэрнгээр зугаална дээр баруун аймгаа зугаална гэл. Хинтигийн яг Шатгараа ийж тайсан. төвдөрөө төсөө. Тэгээ яг нэг хүүхд байгаа нөт хөдөө явдаг бол цааш Батнар руу гээд бүр хөдөө мал дээр. За феномен харуулаад байж төгсөж Тийм ээ. Буцаад лиг рүү ороход тэр нөгөө харцаг тоглосон жил одоо нөгөө лигийн туршлагатай ах нар ч юм бол Боги Азаа 2 байлаа шүү дээ. Тэгээ тэр ялангуяа Азаа 2 их илүү ойр дотны холбоотой байх тийм үү? Бараг л ах トゥ хамаатан садан гэх нь холгуул байдаг шүү дээ хоёр чинь. Чамд бол бүр Азаа бүр хэр алдаахгүй. Одоо ч тийм яг тэр зан хэвээрээ. Ер нь хадаа их олон зүйл дээр заа зүйл төсөөснө. Тэгээ ч одоо яг нэг гараасан бол барайсан гэж яг эхнээс нөө суурийн тэгт ингээд тоглохыг суурийн тавьж өгсөн юм. Би ч тэгээд харцагт ороод боломж гараад олон юм тоглолоо. Азах ч өөрөө бас пасны мэдрэмж сайтай шүү дээ. Би ч яг тухайд тэр чинь бас цалгаан тавьж эргэж мэрэж тоглолдог байсан. Тал тавны үгдийн сул зан дээрээс дайрдаг хаана сул шиддэг байсан. Тэгээд 50% нь ер нь засгаан тавиад доошоо гүйдэг ч юм уу, pop хийдэг ч юм. Тэр тоглолт байхад азахын пасыг чадвар тэгээд надад нөө шидэлтийн техникийг бүр ингээд тэгээс нь заасан юм уу. Хөлөө ингээд тавь, гараа инг, нуруугаа инг, бөксөө ажтуул ингдэг ерөөсө бүгдийг нь яг ингээд нарийн бүр ингээд нэг детальт ингээд зааж исэн. Тэр маань л ер нь айгүй одоо хүртэл яг ингээд тоглоход хэрэгтэй хамгийн үнэхээр сүүх шийдэгч юм шүү те. Хоос зоглоо юм шүү. Тэмдэг ярих хэрэгтэй. Тэгээд би ч яг тэгээд азахаас явуулж багшийн эрдэм шавьяас гэж 2 ороод 2 төрөд шухурын шилэн. Тагцсан тэгээд одоо би нэг хаяа нэг жоохон сонирм очдог байхгүй нэг бэртэлтэй авцснаас хойш ч юм эсвэл тэр ингээд хаана хөл гар ер нь жоохон өвдөх юм уу нэг бэртэлтэй авчихаар сонирм очдохгүй шидэлт нэг хэвг болоод тэгээд тэрийг нөгөө нэг засгаар өөрөө ингээд зэр байгаа бүр шидэлтэй бүр тэнэг мөлтөд болгосгүй болгочтой. Тэгэл азаа матгатай хаана таар хайн ингээд тэнэг юм чинь гэдэг. Тэгээд хийж нэг оролдоод байгаа бол буцаад яг нөгөө анх өөрөө шидэлтийн техникийн заагаад өгсөн болохоор тэгээд нөгөө чи энийг ингээд чингууд яг нэг өмнөх юм орж ирээд аюугаа тухтай шидэхэд аюугаа тухтай болчихсон. Аюу азаа гэснээс нөгөө тэднийхэн манай 89-ийн оныхон ч юм алдартай штэ Монголд одоо. Яг нэг хэд байгаа. Бүх юмараа алдартай байхгүй. Нэртэ бүх юмараа алдартай байхгүй. Сагсан дааж мундаг. Шавн дааж мундаг. Сагсаас бус бүх юмдаа мундаг байхгүй ерөөсөө. Тэгээ бодвол нөгөө бүх юмдаа сайн бах юм. Тэгээд цаадад чи ер нь гоё шүү дээ. Ер нь бүгдээр гоё хүмүүс байдаг байхгүй. Манай болор тулга те. Азаа санчир муушу том гэдэг юм те. Ер нь яг үндэ ингээд энэ бүтггүй гараад байдаг шүү дээ. Сагсаас бус зүйл дээр. Миний нэг бүгдээр хайртай дүүнэр л те. Тэгээ бид эдний чи дураараа явуулдаг те. Тэр нэг гоё л та хамт байгаа. Гоё. Амар дотно. Тэгээ зүгээр л ахгүй дээ энийгээ тэгэл. Чамд ер нь хамгийн бишээ. Чамд зүгээр баажид ингээд байн хийлгүүлээ тэгээд ингээд байж ямар юмны дотны харилцаа үүдийн тэрэн дээр чинь. Загцсан гэдэг. Тэ. Чамд ер нь хамгийн хөгжөлтэй юм байдаг вэ? Санагддаг хамбуу. Тэр таны ерөөс анхнаасаа 80 санахнаас
Санчаар авахгүй шүү дээ. Ашиг шиг өдөр явж байгаад бас маазууд нь гоё орж ирэл. Хонгосон маазтай тий. Сачи зүгээр л ахгүй л дээ. Гоё юм ярьж өгнө. Тий. Ерөнхийдөө саксыг ер нь явуулаад одоо нэг бүхий айгу баянтай гэж ирдэ штэ. Бүгчүүд ингээ бүхлүүдээ онгонод байгаад ирдэ штэ. Ингээ бүр хүмүүс ирдэг. Саксчдын баян бас дуусахгүй шүү. Тий. Бас дуусахгүй шүү ер нь. Тийм бах шүү. Зөндөө юм сонсч ирсэн шүү ер нь тий. Үжлөө өгч юм зөндөө болдог хөө. Чамаг тойроод болоод байна уу тий? Яг надаас энэ зөндөө бодсон байх та. Яг ярихаар тийм бас хэцүү. Ахнаас ч үгүй тийм хөдөлгөөнтэй ахнараас ер нь бол айгүй. Тий. Тэд ч тэгээд яг муухай нэг бас яг зүгээр болохгүй. Яг одоо яг бааж хоёгаа бидгээр яг ивдэн штэ. Яг адилхан штэ. Бидэг яг байхдаа яг биеийг шоколад багаад штэ. Зогсцоо зөв шоколад штэ энэ дээр бол. За тэгээд үндэсний биеийн тамирын дээд сургуулиас лиг анхны жилдээ тоглолоод амжилттай тоглоо. Рүүки үлрэлтэй 22 оноо гэдэг бол маш өндөр үзүүлэлтээс сүүлдээ бүр багийнхаа одоо гол тоглогч нь болсон гэдэг маш өндөр үзүүлэлтэхгүй. Тэгсэн чинь дараа жил нь гар дуг санал тавьжээ. Яг юу гэж санал тавьж анх санал тавьж уулзж байгаа. За би төсөөлье. Боёо ирсэн байх, ууга болдоо хоёр хамт ирсэн байх. Явж исэн би ч нэг батлан малын тэр явдал явж исэн чинь азах залгаад өмнө яг яриад байсан л да хоёулаа нэг баг руу орно цугнах ингэн тэр ингэ. Хаана энэ ч заа очлоо байж тэгээд тэгсэн чинь нэг кино монон дээр гараад нэг микроцикл хүмүүс ирэл хүмүүс уулгаад аваа явж хаалгаа тэр шиг пат ингээд онгойлгосон чинь вайсен кош анарах азаа хоёр дээр сууж исэн дээр зан дээр гараж зурчих гэсэн дээр баг нэг дээр зураад за заах нь яри тэгээд буцаагаад онгойлгоод буугаад харьцаач. Тэр юм болж байгаа. Юурээс ингэж Зүгээр хүчтэй шүү дээ. За энэ зураг тий. Ой төвчлээ шүү дээ. анар гэрээг нь байгуулжсэн юм уу те? Амар ах зурс. Анар ч ихэд менежер туслах тусгалжуулагч нэрсэн шүү дээ. Амар ах зөгээд. Доор юм тий. Тийм юм болж байна. Баг тэр үедээ нэг Надаа бас тэр тухайн үед чинь бас нэг яг бидэртээ бас ингэж нэг ингэдэг байсан уу? Хахнаа махнарууд баг аман гэрээг л өвчтөг гэсэн баг тий. баг тийм үеийн тийм тэдэг ингэ чи. Ахын чи яг альбиусны гэрэмээрээ байхгүй бах уу. Тий. Одоо л юм буу юм болцсон болгоос тий. Одоо л цагс илүү гоё хөгжөөд илүү. Одоо бол би гэдэг өрөөдрөл яах вэ? Ягс бэ. Гэрийг ширэний ард сурья. Баг ээжинтэй дуудъя гэдэг. Одоо амар өөр гогдоод байсан тий. Бодохгүй тийм болох байх шүү тий. Тий. Оо яана гинэ. Бодохгүй тийм болохгүй гэдэг нөгөө энэ одоо нэг л ил болцсон нууд зэрэг байгаа. Одоо нөгөө хэдүүлээ үлзэн өршөгтэй уулзж ирсэн шүү дээ. Үлзэн өршгийг одоо гард руу авахгүй оролдож байгаа байхгүй. Үлзэн өршөгтэй дуудаж уулзаад багийн буяа за менежер гээд би тэгээд ижил болд тасгалжуулагчаар юу гурлаа менежер за тэгээд багийн ахлагч цогтоо хоёр нөгөө лидер дууга болдоо хоёр ингээд бөөнөрөө тэгэж уулзчихсан баг. Тэгэж ингэж рекрут хийж байгаа байхгүй. Тэр ч одоо бол юм маш арай өөр болцсон. Гэхдээ тэр уулзалтын араас тэг үлзэн өрших багтаа үлдэхээр шийдсэн л те. Ер нь тий. Тэр нь уулзлуудыг ер нь байнга л хийдэг гэсэн чинь манай цогтоо зөвхөн микронд явцсан юм байна шүү дээ. Микрон дотроос ханаар гарч за юуныхын суу гэж. За цуна тэгээд үрээд ирээ. Тэгээд азаа мэдчихсэн болохоор азаад бүхэн маа даатгсан байсан. Тийм аа азаах нь юм чинь тэгэл. Азаа бас ярьж байгаа. Манай дүү зүгээр өөрөө мэдчихнэ. Би цаадах гэсэн зүгээр асуудалгүй хариуцсан гэж. Тэр л тэгдэг үстэй. Энэ манай дүү гэж. Тэгээд одоо энэ чинь удаагч юу яйцсан аах. Тэгээд тэр гэрээ зорох юм чинь. Үндсэн хоёр харцаг гэж тоглолдог байхад архитектурын чинь бодоолт гэдэг ус хөхтэй. Бодоолт дээр нэг ах цог ирж нэг хэдин юм ярьсан байхгүй юу? Тэгэл зад үгүй. Мөлгнэ энэ өөр газар амьдралаа. Тэгэл тэр чинь яг гэрээ нь бол тэгээд байр төрөлж гэрээсэн юм лээ жилийн. Тэрийг дараа л баг мэдчихээд гэрээ баг байр төрөлж хадаа байр олоорой тэгээд нэг жилээр төрөөс өгнө гэл тэгээд. Тэг гэрээгээ чараагаа зурцсан юм шүү дээ. Тэгээд би чинь тэгээд лазаг мазатраа гардаг. Яг үндэ бас нэг хөдөө нэг хэдэл мэдчих жоохгүй. Аа би нэг уншаад танилцаадах юм юу байгааг гэж чадахгүй зур гэдэг. Тэгээд явчихсан. Ихтэй гоё л шүү дээ ч бас тий. Ер нь гоё доо тийм юм. Тэгэл тэгж явсны буруу гэж байсангүй дээ. Тэр чинь нэгдүгээр цогтоод лигт орж дөнгөж ихний жилдээ тоглож байгаа. Ер нь хоёр дахь жилдээ ингэж тоглох гээд байж байгаа үе болохоор ер нь руки л баггүй юу? Руки. Руки учраас тэгэл уусаа хажууд нь азаа гээд
Монголын шилдэг шидэгч байхад одоо ах нь байхад жинхэнэ багш нь байхад одоо юу хиндэ юу би уншиж бол юм болоо гэх юм бол азаа бити хуцаад зураг нэсдэг. Цаас тэгдээс шийдж үзхийг ингэж навшгүй нэг. Ингэж гэдэг зөвшөөрөл алддаг гэсэн. Угаасаа тэгэж үү. Оо наад өцсий чи бүгс яагаад байгаа юм бэ? Харагдана гоё шүү дээ арзан дээ. Одоо манай цэцлээд гоё мундаг бас тасаж өгч болчихлоо шүү дээ. Тийм. Зөвстэй. Анарч гэсэн энэ жилд өөрөөр ерөнхий тасгалжуулагч бол үнэхээр батлаа харуулчлаа тийм. Супер байлаа шүү дээ анар. Тэглээ. Анартай өстэй маргаан байхгүй. Манайд ч гэсэн мундаг тасаж өгч болцоо одоо тэгээд. Тэгээд за тэгсэн чинь гардуудад орлоо. Гард гэдэг чинь одоо нэг үндсийн биеийн тамирын дээд сургуулийн харцаг гэдэг чинь шинээр үүсгэн байгуулагдсан байна. Гард гэдэг чинь ингээд олон жил тогтвортой явуулсан баг. Тэгээд ууга болдоо гэдэг нэг юм боги юусэн шүү дээ. Боги чинь та хамт орсон юм байна тий. Та гурав чинь хамт явж очиж байгаа юм биш тий. Боги тэлмэн отгоо бид нар чи яг цуг орж байгаа отгоо чинь тэр жилээсээ болж исэн байхгүй яг орохоо өмнө. Тэгээд боги тэгээд битгуур чинь цуг орчихсон байхгүй. Гээ чинь болохоор дараа нь орж ирсэн. Итгнээс. Тий. Тэгээд гард гэдэг баг бүрдчихэд гард одоо ингээд одоо тэр цагаас хойш ингээд нэг багтаа үнчээр зүтгэж яваад сүүлдээ ингээд багийн ахлагч болно. Энэ бол багийн ер нь багийн ахлагч зүгээр тамирчин хоёрын хооронд ялгаа юм. Байна. Одоо энэ нодлонгоос энэ жилээс айгүй тэрийг мэдэрч эхэлж байгаа юм. Багийн ахлагч байх чинь ингэх хэвээр иймэрхүү байх хэвээр байна. Ингэдэг юм байна. Өмнө нь л ингэдэг байсан гэд. Тэг анх болдож хэлмэлээ. Бас хэцүү, эвгүй. Яг одоо ч ингээ багаалч болоод ихэр чинь бас айгүй бол юм руу оролцоод тариуцлага илүү өндөр болоод тамирчлага ингээ айгүй болон болоод бас таяад л бодсон. Зүгээр сайхан зүг чимээ сагсаад тоглоо явчих гэсэн. Ингээл чихэн юм сонсогдоод ажил ингээ тэг эдэр ингээ тэгээд багийнхан чи ингээ багийнхнаа ингээ тэгэл хариуцлага надад оцгоод ингээ зүгээр л сайхан чимээгөө сагсаад тоглоод явж бэлтгэлээ ингээл хэн чамаагүй тэгэл ерөөсө тоглож байгаа нь гоё санагдах үе байна хаяас. Тэгэхээр чинь буцаага нөгөө аягүй хариуцлагатай л ажил багийн ахалчийн одоо юу гэдэг удирдлагаас менежер коучтай харьцсан коуч зөвхөн надтай харьцсан гэдэг би багийнхантайгаа харьцсан тэгээд бас би ахлагч нөгөө бас аягүй тийм хамгийн эрэгч юм уу тийм дулаан хүн байх менежер харьцсан нэг залуучуудаа мэдээж залуу дүүнэргээ угаасаа бүтэнгээ сургах одоо бас нэг автомат юу байгуулгын одоо нэг өстө багийн соёл суулцна гэдэг чинь багийн ахлагч шалтгаална тийм үстэй тэр хүн чинь өөрөө юу бүгдийн цаа юм шүү багийн юм байна гэдэг зааж өгнө өөрөө бас дээрэс нь гол нүүр царай нь болж харагдана те а дээрэс нь одоо нөгөө ингээд нөгөө шин тоглож яах вэ мах уу гэдэг чинь саналаа оруулаад эхлэх бах те тэг нь тодорхой за имийг аваад яач ингээд ихчээ баг уулзтан дээр нь чамд очих юм те тэгэн тэгсэн чинь тэгэн ер нь очиж шүү тиймэрхүү одоо ийм би бол иймэрхүү санал бодолтой байна гэдгийг бол чи одоо бас за тийм дээр зузуу гэх юм байна тийм дүү мөн байна Ингүүл яг одоо Чимбаах шүү дээ. Багийн эзэн Чимбаах ингүүл яг ингээд энд манай дүү байгаа маа энийг багтаа авчаа зохтой чи энийг нэг яг дэрэг даваад нэг сургаад ингээд айтах яаж гэд баажиг аваад ирүүл яг. Ахаа би багасаа гацаа. Баажигтай байцаас багасаа гацаа. Ахаа багийг самарах. Хан надад юм заадаг юм мөгнөд гэх бодлол надад тэр чаашаа бэлтгэл хийхэд гэдэг маазраад байдаг. Араа болохоор навч байгаа. Залуу хүн чинь шоож байгаа юмсаа гэдэг. Залуу настай шоодох хэрэгтэй хизээ шоодох. Гэхдээ би бол яг бэлтгэл сайн хийдэж шүү дээ. Нэр яг бэлтгэл сайн шүү дээ. Бэлтгэл шал өрн болчихсон шүү дээ. За ер нь нэг 30 минутын дараа бол хилээ гоожуулаад за миний нас биш болсон юм байна гэж бодож байгаа юм. Чи намайг тэр 20 ит байхыг ярьсан мэт үү? Гэхдээ яг одоо байгаа гарч энэ манай дүү багтаа авчи энэ гоё ингээд амбассадор болгоод ингээд багтаа аваад ингээд 15 дахь тоглогч болгох юм болгох чиг бааж яваад бол шууд болсон дээр үстэй тийм ер нь яаж юм гэлтэй. Тэр чихтэй айгүй өндөр өгдөг шүү. Орхон мангар өндөр өгдөг шүү. Бараг ингүүл гэсэн. Тэгээ тэрний тэр чи кист орхон мангар өгдөг шүү. Шидэлт хамаагүй үстэй. Чи орхон чухал юм гоос. Тэр жилийн тэр бүх удаад гоё тий. Яг амар гоё тоглолцоод тий торондоо. нэг ордон дээр болдог. Тий ордон дээр болдог. Йоо Ямар ихтэй ингэ заагаад өчтэй тий. Миний чи ямар шидэлт гэлээ. мэдгүй. Нөгөө юугаа дээр зүгээр тойл яриад шүү. Шууд ингэ
цаадаа яах вэ? Сэс ингэ сайн гэдэг. Магас хаач санцаа. Хашаа гарч байгаа юм гэдэггүй юу? Алин дарахаа мэддэггүй юу? Сарж байгаа яаж байгаа нэг хэцүү хөө. Хаач юу бол ингэ Паско жааш яхаж мэдгүй. санаа надад болцсон. Орчих жоохгүй. Нөгөө одоо ингэ нөгөө тамчи чи ингэж мэнгэн шидэж. Манай өндөр доороос гараасаар чинь шүү дээ. Тэр сарна тэр тэгтээ айгүй сонин өндөр хөвтэй сарнилч юм. Өндөр өвтэйсэн. Тэг айгүй өндөр хөвтэй сарнилт. Өдрийн цогцол байгаа юм тий. Солонгосын номер 1 мэддэг юм. Сенагийн нэрст. За гардид тоглосон он жилүүд одоо яг нөгөө Nike-ийн нэртэй болсон байгаа учраас гардид тоглосон он жилүүд байна. Спортын төв ордны тэр зүүн хойд талын жигүүр тэр фэнүүд бол одоо жоохон өөр болчиход байна уу? Яг тэр нэг уур амьсгал арай жоохон өөр байгаад надад ингэ санагдаад байна. Ер нь бол тий арай гэтээ сакс бас арай өөр л болчлоо л доо тухайн үеиг бодвол. Тэгээ нөө нэр мэр солигдсон тэргээд тэр асуудал бас нөлөөлж байна. Тэгээ яг хоёр ах маань бас ингэ тоглохгүй байж болж хоёр ахын бас найзууд нутаг нутгаж амар дэмждэг ус дархан өвнө гоё найзууд нь гэлтэй чинь хүрэл аягүй хүмүүс үздэг бас дэмждэг байсан. Хоёр ах маань одоо ингэ бас энэ жил аягүй бага минут тоглоод болдох минут барыг тоглосонгүй юм. Одоо тайлчаа гэдэг нь тэр мөр бас аягүй олон хүчин зүйлд нөлөөлсөн баг. Яс бол нэг өөр бусдаар аягүй хоо дэмждэг яг үнэн ч хүмүүс бол зөндөө байж л байгаа. Ер нь одоо нөгөө Азаа гэдэг шилдэгчтэй хамт байж байгаа. Дахиад болдоо гэдэг нэг супер одоо Монголын лигийн одоо топ 2 шилдэгчтэй. Энэ хоёртой хамт тоглох ер нь амар үз. Гоё штэ амар штэ. Одоо тэгэл богино Азаах болохоор ер нь байран дээрээс болдоо болохоор гүү тэгээ илүү эмоцтой ингэдэг. Тийш асар хоёр өөр хүнтэй болдох бол бас тэл аль штэ ингээл яг баг ингээл цацаал 20-нд гарч байгаа штэ. Баг ганцаараа гарцсан ингээл. Яг ингээл цацаал баг гараас гарахын алдал маа. Цааны динээс гүйж штэ. Тэр би ч баг гоо тэгээд би ч уус ярьдаг баг. Бараг цацаал бараг чоцсондоо эргээд харахад болдог. Тэгээ маа өхөдөл ах шидсэн нөгөө нэг хан дугой баас мас гэж тийм байхгүй штэ. Хар буудаад. Бараг ингээд орж ирсэн чинь баас. Тэгэл ингэж явж хараад задлж байгаа юм. Тэр нөө буудаад гэдэг дээр тэрэн дээр би гоё юм ярьж өгөө. Тэр маа болдог юм бас юмор гоё штэ. Ингэдэг байхгүй юм. Нөгөө буудах гэдэг чинь ер нь бол одоо сагсан бөмбөгт хориотой үйлдэл байхгүй юу? Ингээд өрсөлдөгч ингэж буудах модох юм бол. Тэгээ нөгөө тэр асуудал яг нөгөө лигийн плей-оффын үеэр ч үлээ лигийн үеэр хурцаар гарч ирээд тэгээд цогоох тэр хоёр чинь тэрнээс бол лигийн болоог цогоох бид тоглолтын өмнө уулзаад за ингээд эн чинь ингээд дөрмөр хайртай шүүгч ерөнхий шүүгчтэй байж байгаад уулзаад бизнес комиссараас ингээд уулзаад бодож болохгүй одоо болдоо энийг болохгүй бол ингээд тэг гомдол ирж байна. Энэ бол яг дөрмөндөө бол хориотой нэтрээгээ тэгсэн бохгүй. Тэгсэн чинь болдоо би тэгээд яаж ч болохгүй мөнгөж болохгүй юм гэсэнгүй чи тэгсэн чинь гоо чи над руу буудаа гэж нөгөө өөрөх нь багийн хүн тэгдэг байхгүй юм. Тэгсэн чинь болдоо тэгээд талбайдаар дараа нь гарч ирсэн. Нөгөө буудаж болохгүй штэ. Тэгснэ 3-аас хийснэ цогоо ахраа харснаа. Марк амжуулаад. Тэр мөр бол гоё штэ ингэснэ. Мэдж байгаа штэ тэгэл гэж байгаа. Буудаад байгаа харцаа. Өөсөө тэр болтойхын тэр эмоц тэр буудал тэр эмоцтойроос маш олон дэмжигч юмнуудыг татсан тэгэл бас тэр чинь нэг бас гард гэдэг нэг тийм чухал амин сүнс юм аа амин нэг зүйл нь шүү дээ. Энийг хараад хүн тийч нэстэй зөгтөх гэдэг. Энийг хараад тийч нэстэй. Тийм шүү дээ. Энэ ч нэг болохгүй гэдэг. Олон жил орно дээр. Энэ бас гоё. Тэнгүү тийчихсгээ боож нэг тоглолтын дээр 3-аас хичээлах нэг буудгын хурд идэв шүү дээ. Цогоо шүү. Пад гүйжсэн чинь яг нэг нойтон байсан. Пад халтраад онцтой халтраад бөксөр ингээл гулгаж явж ирсэн яг яаж байгаа яг цогоо шиг хажууд очиж гулгаж ингээд явж ирсэн зогсоол буцаа бас очив. Яасан гол нь айгүй хол илтерсэн ингээ гулгаж яг цогоо хажууд яцлаа уучраас очив. Янз л та. Одоо энэ ууга болоо хоёр маань энэ жил нөгөө сүүлийн жилгээд зарлаад
ер нь зодог тайлахыг шийдэж байна уу? Тэ ер нь бол бүр үлрэлийнхнээс тэгэл яг хоёр өөртөө юу гэж бодсон нэг мэдээг асуугаад юу гэж асуух вэ яаж ийм өөртөө хоёр ах ер нь сошиал бол нэт зарлалцсан. Яалчгүй бас энэ Ногооч лигт хамгийн залуугаараа MVP тэргүүн тоглож явж байсан. Тэгээ болдоч одоо Слайм Данк гэд хэдвэрсэн 3 онооны хэдэн удаагийн авраг тэгээд хамгийн олон фентел тоглогчтой маргаа. Одоо тэгээд нөгөө бүтэн нэг үе солигдож байна л да тийм ээ. Одоо 89 оныхын ч одоо юм тэгээд яг Комор одоо яг юу яаж юм л да. Одоо нөгөө амаржин ч одоо 2 3 солигдлаа. Одоо бас нэг марад идэгдэлтэй ч орлоо гэдэг машинаар бол үгүй тийм ч одоо хүний тэгэл нас юм чи яаж чадахгүй шүү дээ. Одоо энэ чинь ихнээс 40 төгчлөө тийм. А? 40 төгчлөө шүү дээ. Арай болог үздэг тийм бас. Уг 86 Болдогч одоо бодож шүү дээ. 86 тийм болдооч нь тийм биш. Тийм 89 оныхын ч одоо техникийг бараг гоотчих шиг шүү дээ нуудахгүй тийм. Тэгэхээр чинь л аргагүй л тийм. Цогтой ер нь хэд хүртлээ тоглоом моглоо гэж боддیں۔ Эсвэл би хийлнэ гэж боддог юм уу? Тэгэл ер нь би оризмд хэлэх хөтэй л өөртөө арчаатай байвал тэгэл ер нь Леброныг Стефиг харгал те. Кидиг харгаж үсэн 7-8 хүртлээ бол тоглолцлоо шүү. Тест голд нь өнө шиддэг тоглогч илүү бас урт тоглох гэж боддоо шүү. Шидэлцээтэй бол давуу талтай ш. Тэгээ бас нэг характер бүр амар тэм цогч жоод амар тесрээд тэгээд байдгүйс мэд. Яг тэгдэг тоглогч нарыг би одоо ингээ анзаараад бас айгүй өвдөг тэ шагаан өвддөг. Уусаа одоо ингээ үзүүл янгууч нь их өсрдөг болохоор ч ингэж байгаа ингэж айгүй хэмсэр хэлт юм байлээ. Чи залууд айгүй өсрдөг байсан болохоор надад өвдөг чи ингэж ингэсэн байна. Тийм болохоор бас яг тэгээд байдгүй одоо ч бас арай нэг туршлагатай болж эхэлж байгаа болохоор тэр чинь гэхдээ тэр айгүй нөлөөлж байгаа болохоор энэ бол айгүй. Дээрээс нэхэд юу тэр нөлөөтэй өстэй. Одоо юу л өөрөх л та. Одоо бидний ингэж ярьж шүү дээ. Жохон бахад тоглож ихэлсэн заалууд чинь дандаа цемтэн дээр нөгөө юутай дээрэс нь цемдэр голдоос тавьсан тийм заал голцоо байсан. Модон юутай юм заал зөөхөн шүү дээ. Тийм үстэй. Тэгээд гадаа тоглолт дандаа. Тэгээд зунжига дандаа гадаа цемтэн дээр тоглож чинь. Тэгээд юу нь болохоор заалууд нь дандаа цемтэн дээр голдоос тавьсан. Тийм л заал байсан үстэй. Тэр нөлөөлөл үстэй ялтай юм. нөлөөлөл. Яг багасаа ингээд яг модч ингээд чинь нөгөө доошоо бүр ингээд нөгөө юу тагаа шүү дээ ингээд тийм модон дээр тоглоод ихлэх чинь бүр шал өөрөслөж чинь. Тэр нэг угаасаа нөгөө одоо нөгөө манай саксны бүх багш нар хэлдэг чинь цементний шалан дээр эрзийн дэвсэд өгнө гэдэг бол ерөөсөө нуруугүй өвдөггүй хүүхдүүдийг л төгсгөж байгаа л гэдэг шүү дээ. Одоо бол тарцгүй тийм заалах гайг болж байгаа. Сая энэ сүүлд баригдсан хаан уулын энд байдаг яг нөгөө апугийн эсрэг талд байдаг сургуульч юу лээ. Тэр нэг ингээд шинээр баригдаад ингээд шин заал ашиглан орлоо. Тэр жишээ нь 3 4 жилийн өмнө лээ 4 5 жилийн өмнө чулуун шалтгаал нийлт ашиглалтанд орж ирсэн шин заа шүү дээ. Тэр бол болж игэл энэ бүх залуудаа энэ модон л болох хэрэгтэй л доо. Тэг чинь хүүхдүүдийн ирээдүйн эрүүл мэндийн л одоо бид нар одоо яаж гэсэн үг тийм үү? Спорт ч ер нь өөрөө тийм л ойлголцсон байх тийм. Тэр бүр яад юм. Хорж болно шүү дээ тэрийг. Эрүүл мэндийг тэр тийм гаргаж болно шүү дээ. За заалууд заавал модон байх хэрэгтэй гэдэг юм гаргаж болно шүү, дүрм гаргаж болно шүү. Тэр болов яг бүр стандарт хийж гисэн модон байх хэрэгтэй. Зөв тэр бол би 100% дэмжиж. Чи хүүхдүүдийн ирээдүйн эрүүл мэндийг бодох хэрэгтэй байхгүй. Нөгөө сая нөгөө цогтой ингээд яг сүүлийн тоглолтын дээр ч өөр ингээд сүүлийн шидэлтэй шидэд алдаа тэгээ хожигдсон шүү дээ. Тэгээ хожигдоод сэтгэл хөдлөө шууд ил гаргасан л да. Тэгээд сэтгэл хөдлөө ил гаргаад ингээд юм харж хагаад танаа гэр бүлийн хүн хамгийн түрүүлж ирж чиний хажууд байж л да. Ер нь гэр бүлийн хүн бол бүх цаг үед хамт дэргэд байдаг юм. Тийш одоо тэгэл миний хамгийн сайн найз. Яг юм байд. Хаач хизээ цуг бүх юм дээр ерөөс нэгт тийм хайж одоо орхиж тийм одоо юмнаас арил юмнаас цухтаа ерөөсөө байнга би одоо алдах оноох ерөөсөө л бүх юм зөвхөн миний талд л байдаг. Нилээн удаан тайвшруулж байсан шүү чамаа. Тий. Эцэн тэгээд яг айгу болсон чи багт яваараа сонсож ирээд тэрхэн дахиад болж байгаа. Тийм эсвэл зарсаар. Яг айгу ихнүүд юу байсан л та. Өөртөө нь хүлээл тавьсан. Дээшээ зорж исэн аврагын төлөө явна. Тэгэл ер нь ял бүх юм заа ингээл дуусчлаа. Гэхэр нэг жоох яг итгэж өгөхгүй нэг бас жоох амар шар хөдлөөд исэн. Тэгэж яг нөгөө нэг би эм яригжсэн гэх тэр хүртэл ингээд жоох төвчөд явуулсан. Бас тийч сэтгэлтэй юм бодогдсон байгаа шүү дээ. Тэгэл тэгж жаал тэрийг тасвалт гаргацсан лээ. Тэр яг сүүлийн шидэлтийг бас яг ингээд би өөрөө заслаа аваач юм эсвэл өөрөө яг гүйж гараа шийдсэн бол бас арай өөр. 1-2 секундын өмнө ирсэн бол бас арай өөр. Яг тэндээ чинь 9 секунд
фэний 4-р дээр баг тоглоагүй очоод 9 секундээр гарч ирсэн шүү дээ. 30 дээр гарч ирэх гэдэг ч тийм. Тэгээд хажуус явдаг холброо дуудаал гаргаал нэг хүнд өгөөл тэр хүн хажуудалтай өгөөл фэнэд 2 цалаан тавьж өгөөл гүүж гарчээл би аваад үсрээ шийдчих гэж бодчихсон хөө. Тэгсэн манай нэг тогшоод 3 задлаа жаамаад өгөө жаамаа над руу өгөөд тэгээ би чинь тэд 9 секунд үлдсэн бааш. Тэг чи айгүй болон үйлдэл очиж тэр чинь бид чинь энэ талаас бомб гаргаснаа ингэж тойрч чамд хийж байгаа шүү дээ. Тэгээ би ямар секунд ингээ байж л тэмсэл авал за дуусчлаа даа гэж бодоод тохгүй шидсэн юм аа. Тийм харин маш яг чиг явал яг шийд мөргөөл юм даа шүү. Тэл хэрвээ гэж байхгүй юм да. Хэрвээ гэж байхгүй тийм. Сарвагсан хэрвээ гэж. Спортт хэрвээ гэж байна. гэхдээ нэг Хэрвээ байдаг бол гоё л да. аимшигтай амтын ирчлээ л дээ нөгөө талд ядж явах тий. Тэгээд өөл хүмүүм тоглож юм да одоо юу коммуникац. Яг гэхдээ энэ бол Монголын саксчдад бас маш том юм юу зүгж байгаа гэж бодож шүү дээ. Аа, ийм байт юм байна. Тэр эсрэг тоглож байгаа хүмүүс нь одоо юу 2010 дээр асар битээ үнэ өдөөс орж байгаа дараа нэг өөр арай намхан арай ур чадвар мууны өдөөс асуудалгүй ордог болчихно. Тэгээд яг хөө ингээ эсрэг хүмүүс нь тэг дуршлаас орно. Хамт байгаа залуучууд хэр их юм сурж байгаа гэдэг бас л гоё сонсогдох руу. Багийнхныгаа юу би нөгөө сайн тоглож тэр хувцалах өөрөө тайм аваад тэл бүх юм дээр тэр тулган муулга тэл тэдэнд байгаа залуучууд бүгд нэм зөвлөж байгаа шин харж байгаа. Тийм ээ. Тийм л. Би нэг хоёр тоглол яг ард нь суугаад үзлээ. Тэгэхэд нэг хоёр тоглож байна. Нэлээд хэдэн тоглож үзсэн юм байна. Завсарлагаар дасгалжуулагч комбинац зурлаа. Үгүйлээ тэрний дараа тэгэл яг нөгөө хэл хүмүүстэй бат хоёр дуудаж ирээл, тулгаад дуудаж ирээл те. Тулгад дуудаж ирээл гэл хэл хүмүүстэй ингээл яг ингээл зөвлөл өгчт юм байлээ. Тэгэхээр чин бас нөгөө нэг талбайг харж байгаа тэр туршлага арай өөр төвшин тоглолцсон юу арай өөр л байгаа хэл та. Хэлж барьж байгаа юмнууд нь ч гэсэн. Тэгээ гоё нэ. Энэ Монголд бид нар одоо нөгөө одоос нэг 5 жилийн өмнө 10 жилийн өмнө Монголын лигт одоо энэ нэрээ тоглоно гэвэл хүн цагтаа утлаа гэдэг л шүү дээ. Цагт шаагаад байл. Гэхдээ энэ нэг юм шүү дээ. Тэгэхээр энэ бийж өтөхгүй өдр гэдэг. Хуцаатаа чи наатаа очиж яар гэдэг. Бараг их байсан баг. Тэгээ одоо тэгсэн чи тэр мөрөөлөн биелээд бид Монгол зөвч нөөдөөс нь тоглож шүү дээ. Тэр тоглож чинь энэ чинь өөрөө нэг том. Тэг би юу гэсэн бол нөгөө Diamond Stone-ос нэг ялгархгүй дээ гэжсэн хүмүүс хариултаа авсан болов уу гэж боддоо шүү дээ. Бас дараа жилүүдээс сайн лигонууд бас ирэх шүү дээ. Одоо угаасаа ингээ бас нэг юм зэрэглийн авч тийш Баатарч бас нэг тийм тохиолдод байдаг байхгүй юу? Ер нь бол тэгдэггээ сонсогч байсан байхгүй юу? Айгуу сайн тамирчин гээд авчрах гэдэг юмгууд нөгөө нэг өөрийнхөө түүх Монголд очиж тоглож исэн гэсэн тийм юм оруулахыг амар хүсдэггүй гинүү. Яг лагууд нөгөө тийм зөндөө тохиолдод байдаг. Манай дээр 2 3 нодлон гिचн бүр нэг тийм тохиолдол гарсан юм чинь. Ингээд яг судалж байгаа мангарлаа хөрч ингээл. Оо та надад тийм тоглолт юм биш үү? тэрийг сонссон. Тэр бас нэр хэлээд яах юм те. Нэрийг хэлээд яах юм. Оо энэ тэрний тоглож байгаа лигт би очиж тэр чи танад очиод тэдэн оноо дунжилж байгаа юм биш үү? Йоо би тийм лигт очиж тоглохгүй гэсэн гэж. Тийм тэр бүр тэрийг бол одоо ч нөө Ойрли чи ингээд Нью-Йорк Никс 2 жил тоглож ирсэн. Тэ? Тэгээ одоо Demarcus Cousins гэдэг юм тоглогч нар ирчихлээ шүү дээ. Энд чи өөрөө дараагийн тоглогч нар ирэх нөгөө юуг нь сайхан нэг л үг шүү дээ. Оо заа бас байж болох юм байна те. Дээрээс нөгөө очиод энэ хүмүүс ч очиж ярина шүү дээ. Оо юу ч яа. Бүх дандаа нөгөө sold out юутай хүмүүс сагсаа хамгийн их үздэг те. Амар юм байлаа гэдэг. Чи ярьж ч очиод зүгээр оо гэдэг. Би одоо чи юу санд лигүүдийг үзэл байгаа шүү дээ. Бүх лигүүд 50-ны лиг үргэлж гоё болдог. Гэхдээ 50-ны лиг ингээ харахад заал нь дүүрэн байгаа нь талдааш 50% шүү дээ. Дагуудаас ч талд юм бэл. Зарим баг нь бол 50% нь хоосон л байдаг. А манайх бол хоосон байх гэсэн ойлголт байхгүй байхгүй. Улирлын тоглолт зүгээр л да. Улирлах байсан ч гөр нь өдөрөх байсан баха. Хэрвээ Газанс ирсэн бол ер нь тэрэн дээр бол Газанс өдөр болгоно тоглохгүй л байлгүй те. Гэхдээ ер нь бол саксын ер нь сайн үзэж байгаа түн. Хойзо Монголын номер 1 үзэлттэй спорт төвчтэй тийм болсон. 15 жилийн өмнө л өөр байсан юм. 15 жилийн өмнө бол бүх волейбол сакс гэж явж байгаад одоо гэхдээ волейбол одоо ч үзэлтээр бараг номер 1 шүү. Волейбол ч амар юм биш ч харин. Чи волейболоор явах явсан залцахгүйсэн юм шүү. Аль нь нэг үзэлттэй тэгэл тэр хаанч явсан хот болол ингээл явж явах байсан юм шүү. Волейбол лиг ч юм уу битүү үл шүү дээ. Дуртай юм аа хийх нэг гоё. Тэ. Өөрөөхөө дуртай юм саксандаа дуртай болчих. Тийм үү. Бисээ сакс тоглож байхдаа тоглож тэмцэнд ордог байсан төлөвлөлийн хансаг тэмцэнд орно. Даваа хоох наваа дуудна. Энд тэнцэн байна. Энд тэнцэнүүд өвнө намаа сонсоор тоглоод яадаг гэсэн бол арай нүүд мэддэг таньдаг болохоор амар гэдэг. Наваа дуудна. Би хаанаас нэг арай бүр том дээд төвшнийх нь биш арайд нүүд өөр улсын орноос суртнаач тоглож мөглөдөг гэсэн. Тэгэл бүр сүүл за бүр тас болигээд олон жил тоглохгүй.
Тийм. За, та спонсор юм За, байна. хоолой яа. Өө ич. Энийг хөлдөөд нээж байгаа юм тий. За. Андуу дэлгэцсэн шүү дээ. Манай үзүүрийнхаа хоёроо мөстэй шүү дээ. За манай хоолны брэнд хоолны бол тааг мэдэх баг Матуда гахаа гэл хэлжсэн. Нааша цаашаагээд одоо нэг шинэ бүтээгдэхүүн гарсан 6 төрлийн бүтээгдэхүүнтэй одоо бол хоолны маань кальбижим анаста дахиа гэдэг магсан гэдэг. Энэ нэг хятад хоолны яг гэртээ ерөөсөө 20 минут яг нэг гүн ингээд нөгөө өндөр төвчөнд гүн үлдээсэн гэдэг байхгүй. Одоо нэг бүх бүтээгдэхүүнүүд юм үлдээсэн багш. Тэгээд энийг ерөөсөө 20 минут халаагаад таны гэрт ерөөсөө ингээд хятад хоол билнээр. Энэ аюу гоо. Одоо энэ хүмүүс маш их авч иддэг нэг. Дээрээс нь нөгөө яарж марж байгаа үед мөйд те. Орой бас бүтэн хоолтой нацдууд бас хөргө удна өстэй. Чиний хоолндоо ирээ. Кальбижим хятад хоол. Тэгээ зүгээр солонгос зүгээр хятад хоолнууд ихтэй гэж байхгүй. Гоё ихтэй. Гоё. Сайн гоё. Гоё. Тэгээ кальбижим бол солонгос шүү тий. Кальбижим бол солонгос шүү тий. Ер нь нэг анастика нааша цааш нэг юу нааша цаашаа Матуда гахаа гэдэг байсан байхгүй. Шинэ бүтээгдэхүүнээс аялж байхгүй тий. Одоо кальбижим руу орж байгаа. Хоол юм. Сайхан ажиллаа миний дэ. Дугуй засгүй тий. Зяц. Орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Берлин зоог хамтараа ажиллаж байгаа. За Берлин зоог маань нийтдээ 5 салбартаагаар 2025 онд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жилдээ 3 салбар нэмжнэхээр болсон юм байна. Тэгээд өнгө төрхөө шинчилж хэрэглэгчдэд тухтай орчин бүрдүүлэхээс гадна ам чанараа бүрэн сэргээж эрүүл чанартай хоол итгэл даахад чанарыг түгээхэд бэлэн болсон байна. Тэгээд Берлин зоог би бол Берлин зоог сайн мэднэ. Яг бол намайг 1 кг 2 дугаар ангид байхад чи 92 онд дөнгөж нээгдсэн үед ээж намайг дагуулж миний төрсөдөр надад пицца авч өгчихсэн байхгүй юу? Пицца гэдэг хүүдээ төрсөдөр Берлин бүр амарсан. Тийм тэгээд идчихсэн. Спагетти магетти гэл одоо спагетти ч одоо тэнд л одоо анх одоо байлаа шүү дээ. Тийм тэр цагаас хойш үйл ажиллагаа болж байгаа. Берлин зоогийн маань хамт бол энэ жил 3 салбарыг нэмж ажиллахаар болж байгаа маа. Сая нөгөө М банкны сурталгаан дээр яваад исэн. За тэрүүгээр үзэгчид мэдсэн баг. За би нөгөө багт байсан хүний хувьд болохоор мэдээд байна. Чиний гар бол ер нь 2-3 жил ер нь болоогүй дээ. Бид 3 багл боллоо яла. 4 багл боллоо. Тэг яг тэг. За бас жоохон болохгүй байсан. Үсэн дээр нөө болохгүй гэж бас нэг биш байсан юм шүү лээ. Дараа нь бодохоор яг халаанд ороод жоохон бэртэлтэй байсан болохоор яг нэг сайн бэлтгэлээ хийж чадаагүй юм билээ. Тэгээ сүүл бодол би өөрөө тэгдэг байхгүй юм. Үсэн яг өлтөө яг гоё тууштай бэлтгэл хийгээгүй мангарууч одоо бэлтгэлээ нэтлэн чи яг мултраад яг за одоо бэлтгэлээ сайн хийхгүй л угсаа гайгаар болохгүй нь ингээд тэгсэн бэртээ сэдвэн гэсэн одоо тэг жоохон яха болиё гэж бодлоо. Тэгэхээр чинь тоглоом шахгүй 3-4 орно гэдэг чинь. Тэс одоо гоё шүү дээ энэ чинь ингээд энэгээр ингээд нуурахгүй шүү дээ одоо. Тийм. Нуурахгүй шүү дээ. Шидэг гарч. Намайг чинь угсаа дахиад нэг гээд нэг 5 оруулах гэсэн байхгүй. Гадаад очиж та халаанд орсон чинь яа наа чи нэг баах юм бэлээд тэр үгүй яах юм би ихэндээ очиж би сагсаар тоглоо бэлтгэлээ юм ирээд 2 удаа орохоор ч амар урт хугацаа гээд тэгэнгүүт би нодлонгийн лигийг бүтэн өнжөхөр бараг болох гэсэн байхгүй. Тэгэхээр яахын зүгээр л нөгөө нэг бохирдсон байхгүй тэр халаан ороод нөгөө бий утсан. Тэгээд бохирдоод идэ гараад байсан бох байнга дөрөс идэ гоож энэ идэ гарахыг нь л болиулаад өгчих тэгэл би очиолоо болчих гээл тэрийг нь болиулал яг бас айгуу ноцтой болж исэн блэ яс мас руугаа яг бохор нь ороод эхэлж исэн гээл тэг би ч үсэг имлэгт 14 оны орноос нэгч босхгүй бохрыг гарах марах тийм эмчилгээнд хэлчихсэн гагаар цэвэрлүүл тэгэл одоо бол тань айх хэцүү тэл амарлцсан. Одоо бол нэг ядаж нэг идэмэдэ гоочгоо болохоор нэг бэлтгэлээ тухтаа хийгээл болж байна. Тийм байхад амар эвгүй байсан чи ингээд лигийн дундорч плей-офф дууссан тэл дууссан явж явах төрөлтэй ингээл явж байгаа гинт бисгээл бүр ингээ хагарчдаг байсан ингээ дарьсан ингээ бөмбөж бол хаах бодоод дотроос нийтээ. Одоо тийм солонгос руу явах гээд одоо ингээ байхгүй наатгаж байхгүй шүү. Хойлог адих юм байна. Ачаахан гар юм шүү дээ. Энэ сагстай гар юм багчтай бай тээ. Тэгээд
Могохтой тараад бас могохт нь 2 3 орсон шүү дээ. Гараад бүр сүүлдээ бүр амар халуун орсон шүү дээ. Тэгээд могохын энэ орно ингээд гүйс нугалахгүй минийх игцээ. Тэгээд энэ жил фэний ирээд минийх бостой хайлт юм шүү дээ. Оо дахиад. Эцэг хаалаа дээр ба сайн ингэж мингээл нөхөн сэрийг хөдөлгөөн засгаа хийхгүй бол ингээ хөшмөшөд гацчтэй байлээ. Тэгээ минийх бүр ингээ нах ингээ гацсан. Могохын нэг иймэрхүү гацсан. Дэнийх арай гадаад бас яасан их арай гайгүй юм болж болцсон. Энэ чи хаалгаа гэдэг юм болчихсон шүү дээ. Зүгээр хийж яахгүй. Ширүүсээс энэ Шүүмсэн тасраад. тийм ээ. Энэ бас саксныг цаг тоглож ирсэн шүү дээ. Тэгээд шүүмсэн тасраад чинь ойсон чинь тийм болчихсон. Танд гейх бас тийм болчихсон. Одоо ингээ чигчруу ингээ байж байгаа. Бас уу. Үгүй тий. Ингээд очдог ингээ хуруу. Тэгээд уг ингээ зүгээ тэгээд цолт явах нэг Бүр мэд юу болсон юм уу тий? их ороочлаа инхгөө тэгэл орсыг нэг нэрээ ингээ унаад өгнө. Шууд мэдээгүй унцдаг болсон юм. Тэгээд уг нь бол ингээ зүгээр. Тэр саксан бомбог юмхтэй амар юм бэлтээ спорттой орондоо ял та. Бас нэр болко бас авахаас онгосон таглаад орсон шүү дээ. Тэр нэг бэлтгэл лиг ингээ тоглоод ингээ явж ирсэн чинь ингээ нэг төмөр зохоо гараад ирсэгсэн хаалтаа. Тэгээд энэ юу аа? Тэсэг чинь уруугаа болоод бас татуулж ийсэн. Тэр сэгийн гинтэл ч бүр удирлын ихэнд болчихсон шүү дээ тий. Өнгөрсөн удирлын ихэнд. Тий. Саксан бомбог тэр маш их бэлтгэхтэй спорттой нөх байгаа юм тий. Амар бэлтгэх шүү. Одоо энэ манай контакт. жижиг боог чинь жижиг боогийн тэр хөлний гинтэл бас хэцүү тий. Хаалганд орсон тэгэл өвдөндөө. Орсон уу? Орсон шүү дээ өвдөндөө. Яг 19 онд Тэгийн манд бэрт шагаланд ороод 20 онд Богийн манд бэрт шагаланд орсон. Тэгэх ч бол бүр аим шүү дээ. Гэхдээ би ингэж боддог. Одоо зүгээр цайд бол мэрэгжлийн томилогч байхгүй. Бүр заавшгүй байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Ингээд бид нар ч бол ингээд саксан бомбогдөг айгүй хайртай хүүхд тугасаа ингээд заал авч одоо заал аваад ингээд нэг жижиг сажиг нэг найзуудын дигмиг юугаар тоглодог хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхэд хамраа бол гуулуулж ирсэн шүү дээ. Хамар гуулуулаад энэ минь бол ийм зөндөө байгаа шүү дээ ийм бичлүүд бол. Тэгэхээр ер нь тэг боддtiin яг нөгөө дээд төвшөнд мэрэгжлийн тоглогч нарт бол бүр аимшигтай байх гэж боддоо. Сайн нөгөө нэг одоо тэр нэг контакт угаасаа сагч амар контакттай заслан их гээл заслан дараас нь гарч иргээл хамгаалтаж ингэж бие дээрээ контакт авчихсан. Тийм Казан шиг том биетэй контактлахад ер нь бол зүгээр шүү дээ. Зүгээр би тоглолтын дараа задуулсан юм шиг л болж байна. Тэгээс нактак гээл тэр чинь нөгөө нэг тэгээд гулказ айгүй хороод голн дээр чинь өөрөө хүчтэй тавиад ингээл байгаа юм л та. Хүчтэй буцаад надаас илүү мастай өндөр том биетэй хүн илүү хүчтэй мөрөхөөсөн тэл бас. Эвгүй хамаагийн өндөр алцах хаалга авчихсан. Хоёр том нэг одоо нэг бүкс ингэ нийлээд ингэ мөргөлдөн штэ. Амар хоёр том нийлдэг. Одоо том бүкс одоо том амбаар ингэ мөргөлдөн штэ. Намаа нэг удаа тэрээс аварж ирсэн штэ. Тэр тоглоод маазаад байгаа. Манай бид ч нөгөө сайнаа бухам хойтой тавдаг заал бол бөөндөө нөгөө тэгсэн чинь татаж яа чиста яг хамгийн том хоёр бүксэнд орсон штэ. Сайнаа бухаа юм уу? Атчаа шоодоо гэсэн нэг бид ч нэг маяглаад тэгээд банк найзууд заал аваад тэгээд тоглоно тэгээд. Тэгэхээр ер нь би боддгийг нь аюултай. Энэ том эцэг тааруул бас. эцэг тааруул амгахаа нэр тий. Би сая нэг тоглолт плей-оффны тоглолт алуулан галдсан шүү дээ. Яг ингэсэн хүн хашаал дээшээ харсан чинь дээрээс хүн өсөрж бууж орж ирээд тэгэл өвдөг мөн нуглаад доошоо бууж хахад яг хоолойг мэн ингэ дарж ингэ тойш ингэ гэдэл гэж унгаад. Тэгээ унсан чинь тэл яг унгаад дээр ингэ самбарт алдаж байсан 4 5 байгаас тэрнээс тэл 2 3 толгоор өшөөлөл ороод ирж байгаа юм чинь. Яа. Тэгээ босоод ирсэн чинь миний алдаа алдсан. Ингээл зүгээр хүн хаш зогсчод ингээ харсан дээрээс хүн орж ирэл намайг зогчвол би хүн ягаачгүй л байгаа юм л да тэгэл заас нуруу цаавар таслуулан галлаа нуруу жоохон татсан амар өвдөл ингээл тэгэл жоохон хөвчвцэл жоохон манараагаа жоохон гайг болгож босч ирэл заварыг хоёр тагуур шидчихвэл үүд ухааны өсөн чинь 88 алдаа байсан гэж тэгээд би сайн навд дээр алдыг би ингээд алуулах чинь штэ гэсэн чинь хоёр шидэлгээ явуулж байгаа. Тэг зат тэгээд яалтай л. Одоо яалтай л. Тэгэхээр ер нь бол хүн бол нөгөө сагсан хүн шүүж байгаа юм чинь алдахгүй гэж байхгүй байна. Офицер 100 гэж байхгүй. Тэгэл 100 тэр байтугай имийг харддаг юм чи тээ. Гард юм аа алдаа. Угаасаа спорт алдаатайгаар хамтлал. Тэгсэн өөрөө тэгээ бас нэг ус гой зүйл юм үстэй. Одоо ер нь нэг хэсэг нь юм хэсэг нь болчихж байгаа юм чинь. Тэгээ дараа нь тэр чинь ярина ингэчлээ тэгчтэйгээ хэрүүл болно. Энэ бол
жам юм да тий. Гой зүйлмж бол биш ээ. Зүгээр автоодгаа хамт явдаг юм. Огт дуу яана гэж байхгүй сте гэж байгаа одоо. Одоо нэг хөлбөмбөгийн дэлхийн аваргууд дээр чинь ингээл ярьдаг штэ. Англи, Германы тоглолтын дээр шүүгч нь Орсын гоолыг тооцоогүй, моцоогүй гэл чи ингээл тэргүүр тэр дурсамжиндаа л ингээл хадгалагдаад ус Лампардын цохилтыг нэг дотор унж яхад юу ядаггүйгээд Марадонагийн нөгөө сте гараараа идэг гэл. тэр мөч ингээл тэргүүрэл үлддэг штэ. Шүүгчийн алдаад байгаа хамт түүхэнд Одоо үлддэг. яригдчихэдэг. Тэгээд тэр чинь өөрөө бухны гараад үстэй өөр. Тийм. Тэгэхээр ч одоо тэргүүр хэлээд явж штэ өөр. Тэгээ бодохоос тэр нь бас одоо ингэ бодохоор бас нэг гоё хэсэг мөн чим шиг л гэж би бодсон хэлэхгүй. Яг нөгөө алдаа л та. Тэгээд ялтай л дээ гэж. Гэтэ бид сая би нэг бас гэтэ тэр ордон дотор тэр нөгөө хүмүүс ингээд нөгөө орилж штэ. Төл бүрээр орилно штэ. Яг л хүн дэмжиж байгаа багчин. Тий, дэмжиж байгаа багчин. Үнэхээр шүүгч заримдаа тэр алдааг магадгүй харахгүй байхад хүн харцсан байж болно штэ. Тэрийгэ таалагдахгүйгээ хүн илэрхийлж болох байхгүй юу? Сая сүүлдүүд би нэг пост утсан баг та яарсан баг тэр чинь бод зүйл байхгүй. Хүн одоо таалахгүй хүн наа чи ингэчлээ штэ саяга орилно штэ. Тэр чи тэгж эмоцтой үздэг спортны өөрөө тэгдэг спорт байхгүй. Манай бас тэрийг бас би тэрэн дээр жоохон алдаатай дутагдaltaй байна гэж бодод байгаа. Шууд нэг надад хөө гаргатаа гэж тэгж болохгүй байхгүй тэр чи. Тэр чи Америкт бол бүр NBA-ийн заалаар referee sucks гэдэг орилдог спорт штэ. Бүтэн 20 хэдэн мянган referee sucks гэдэг чи уучлаарай. Тэр чи би нэг харлаа гэсэн чи хараад иж болохгүй гэдэг жилээ. Тэгээ би нэг юугаар ороод харсан чи надад шүүгчээ зайлуулаач гэсэн зайлуулах гэдэг үг чи хараад үг юм биш мэл шүү дээ. Холдуулах явуулах хөө тийм Монгол тийм хараад биш үг юм байл шүү дээ. За хараад гэдэг үг чинь өөр үг юм бэл. Нэр хараалын үгэнд бол зайлуулах гэдэг үг чи хизээч хараалын үг бол биш юм байл шүү. Тэрийг бас нэг бас хүмүүстэй тэгээд зүгээр яг нөгөө миний хэлэх гэдэг юм сагсан бөмбөг бол заавал эмоцороо хүмүүс ингэж хийж үздэг спорт байхгүй. Зүгээр ингээд томото ингэж үздэг спорт шихгүй ингээд. Ямар керлинг үзэж байгаа шүү дээ. Тэгээ чимээгөө суугаад тийм биш байхгүй. Тэгэхээр тэр чин өөрөө тэр нөгөө тийм үздэг спортууд байна. Одоо чин газрын теннисгүүд яг сак чимчмэг болоод үздэг. Яг сак гэж бөмбөг өгөхөд чимчмэг болдог. Тэгээд их так гэдэг энэ сонсогддог тэрэндээ гэж. Тэгээд дуусангууд нэг алгаа тачдаг тийм спорт байлаа. Элитийн сагсан бөмбөг ч юм бол шал өөр спорт байхгүй. Тэгэхдээ бас ордноо хуучин спортын ордноод бол энэ одоо юу гэдэг чинь ядч хүмүүс пиав явуулж үзэж байгаа болохоор бүр л илүү бас эмоцоо гаргаж үзээ. Угаасаа пивтгэл байдаг л да. Ер нь ахад нөгөө юм шидэж болохгүй. Бид бол юм шидэж болохгүй. Тэр угаасаа болохгүй. Тэр бол орк үлдэл. Юм шидэж болохгүй. За муухай хараалын үгнүүд хэлж болохгүй тийм ээ. Дормжсон одоо гэж хэлсэн шүү дээ. Тэрнээс бол хөвөө наачаа ингэчлээ. Хадгаа зайлуулаачаа. Энэ бол байж тээ. Тэр бол одоо тэр хүн нэг буруу зүйл биш байхгүй. Эмоцтойгоо байх спорт зүг биз дээ. Тэгэхээр хуучин спортын ордны нэг тийм аура нөхөө юу зэрэгцээ их ойрхон байдаг хөө тэр дуур амьсгал бас амар мэдрэгддэг баха тий тоглогчтой. Амар шүү. Тэр ихтэй яг юм шийдэх гэдэг юу юм бэ? Юм шийдэхийг яриаггүй. Ер нь ингээд нөө яг уур амьсгал. Юусе ингээд яг талбайд хажууд юусе ингээд яг ингээд тойроос удмаар тий. Уусаа ингээд яг нэг нүүрний шугамтай ингээд хөдөлгүүдэн зэрэгцээ шийдний яг доор дөрс ямар ч буу талбар болоо байхгүй тий. Хацаад унах юм бол яг ингээд нөө төмөнтэйгээ тэрэл хоо нэг яг л тийм байдаг ус амар гоё. бөмбөг гаргах гэсэн хотлоо бөмбөг гаргадаг шээ. Ус хажууд нөхөрлөөд л гэж бөмбөг гаргадаг гэл. Тэгээд тайлбар гэсэн нөө тэр шийдний доор байгаа хүмүүс хөлөө татаарай гэж хэлдэг байсан үст. Тэгээ яг юм гоё хөгжиж гин гоё болж гин. Гэтэ бас нэг ганц хоёр зүйл дээр бас нэг жоохон тэгээсэй гэж би бодож байгаа. Жишээ нь өөрөө спорт нь өөрөө тийм чинь тийм байгаасаа гэд тэр жоохон муухай зарагдсан надад. Хүн ингэснээр шууд нэг менежер гарч надад хөөд гаргатаа гэд. Би тэр өөрөө сонсчихгүй. Тэгээд тэр миний сайн нэг сошиал явдаг чинь би тэр хүнийг өмөрж байгаа хөрх. Гэхдээ наад чинь төлбөө төлцсөн. Наад чинь эмоцоод гаргалаа штэ. Хараал игээд юм шидсэн байсан бол би нэмээд наатаа гаргах гэж штэ. Тийм ер нь тийм бас маань бааж ингээ хэрүүл хаана вэ тэнд бааж игээд мөрөдлийн баг юм. Шин гişүн болоод ингээ яг хэлж байгаа зүйлүүд нь зөв юм л та. Шудраг байх. Бидний картаар дайлах уу та? Би чи намайг болог байна. Би эхлээд PC мол авчих байгаа. За манай PC мол тэгээд чи нөгөө миний нөгөө PC молын нөгөө хоогийн утас байгаа юу чам? Тийм. За хоогийнхоо нөгөө Mate X6 гэдэг шинэ утас гарсан байгаа. За Honor-ын утасууд бол та бүхэн мэдэх баг. Honor-ын X7C гэдэг энэ утасууд. Тэгээд Mate X6 моргол үнэхээр амар болсон байл шүү. Тэр дэлгэцэн энгийн дэлгэцэн Kunlun Glass 2 гэдэг энгийн нөгөө юунаас дэлгэцнүүдээс 20 дахин бат бүх гэдэг. Тэр чинь бүр дэлгэцээ 3 хувааж вон гэлтэй үйл систем нь энэ одоо энэ Android-ын утаснууд дээр бол энэ Honor-ын хоогийн утаснууд бол аимшигт болсон байна шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө та бүхэн бүгдийг мэдээж уушлагыг лизинг гаргах бүрэн боломжтой. PC mall тэгээд PC mall бол бааж ялт юм бас мөнхийн хамтрагч гэж байгаа.
Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Чи дөрөв 18 онд явсан гэсэн шүү дээ. Тэр чинь дунд нь гимтэлтэй тэр дараа нь дуудахад очиж чадаагүй. Тэгээ сая жигшээ багтаад болох. Энээс өмнөх хугацаанд жигшээ баг яадаг вэ? Жигшээ багтна гэдэг маань дандаа гадагшаа явж тоглох юм хэлдэг байсан. Сая бол өөрийнхөө чинь баг гэж тоглолоо. орондоо тий. Гэртээ ингэж эзэн багийн өөр тоглогчийг өрсөлдөгч байгаа хүлээж аваа жигшээ багтаа тоглох юм ямар вэ? Баярлаа. Оо. Тэр мэдрэмж Гоё, үнэхээр гоё байлгүй яг. Тэгээ Манайх чинь яг сая одоо яг даазаар айгу том шатанда тоглож үзлээ. Тэгээд том багуудад тоглолоо шүү дээ. том багууд тоглосон тийм. Япон, Хятад гэдэг чинь. Тэгэл тэр багуудын эсрэг яг өрсөлдөн тэгээд гадаад яг хүний нутагт биш те. Яг Монголтой өөрсдийнхөө тоглолтод заална тэгэл яа тэр ордын уур амьсгал. Үнэхээр бас гэтээ яг тухайн үед бол нэг тоглолтод 100% илүү фокуслсон. Уур амьсгалгаа ийм зүгээр сонсож анхаарч байгаа болохоос шиг дуусч мосоод л яг бодсон шүү дээ. Үнэхээр гоё байлаа да бас хойж барсан хөхтэй. Ямар гоё юм бэ сагсанд ямар болгон сайртай юм бас ихшээ хөхтэй ингээд тоглоод Монгол улсын нэрийн төлөө ингээд өөрийгөө дайшлаад тоглосон гэдэг бас айгүй бахарх мэт. тэр гоёсэн баха. Ер нь бол гадаадд очиж ингэж тоглох олон зуун мянган фэнүүдийн эсрэг тоглох юм чинь ордсон хийсэн үйл болгон алгадшуулаад хүмүүсийг ухаалуулах хэрэгтэй. Тэр мэдээж онцгой. Би ихтэй сая яг тэрийг хэлмээр нөгөө түүхэн бас тоглолтуудыг хийлээ үнэ тий. Японд ноч тоглолоо. Монголд тоглосон тоглолтууд манайх үнэхээр сайн тоглосон гэж ярьж байгаа. А дээрэс нь Гомыг бүр нутг дээр нь очиод 11 оноогоор хожлоо шүү дээ тий. Эн чинь өөрөө бол түүхэн бүр тий. Нэг оноо байсан бол бид нар гараад ирэх байлаа тий. Нэгхэн оноо тэгээд сагсан бөмбөгийн өөр тэр нэг юу н Гуам Азийн аврагт орох болсон шүү дээ. тий. Тийм юу Таиландыг хожоод тэгээд Азийн аврагт орох эрх авцсан. Тэрийг хараад л яа. Тийм ерөнхийдөө нөгөө сагсан бөмбөгийн нэг гоё юм тэр тий. Ерөнхийдөө команда тий. 0.1 тий тийм нэг 0.1 ерөөсө нэг хідэн дойл тэр нэг самбар авалт тий. Нэг чөлөө шидэлт ерөөсө бүх юмыг өөрчилдөг гэдэг л хэрэг тийм амар моментны спорт байгаа байхгүй тий. Тэгээ би бол амар бахархаж байгаа нутг дээр нь очиод 11 оноогоор очно гэдэг бол хэцүү шүү. Айлын талбай дээр очиод багийн би энэ тоглосон явсан хүнээс нь асуумаар байна. Чи өөдөөс нь юмараад ямар би тэгж асуу. хэцүү шүү мөн. Чи явсан юм уу? Үзэхэд хэцүү байгаа. Цогцоогоо яг ямар байсан юм? Хэцүү шүү. Чи яг юу юм бэ мо дуучаа? Даргаатай юм бэ? Уус хэцүү шүү. Гэвэр тааманад. Ясуу нийт цугаад байгаа байхгүй. Би хэцүү шүү. Бараг би зүг тийм үү гэж асуу. Хэцүү үз. Харин дээ хэцүү үз. Үнэ талбай дээр очиод 11 оноо гэдэг бол айл юм бол аимштай байсан баг тий. Мэдрэмж нэр байсан. Багш бүр амар илүү өвчт 20 оноо нохор илүү өвчтэй. 3 дахь өдөр бид нар ч бүр яг чиг мөр зодож эхэлж байгаа юм чинь. Амар алдаа яагаад тэл шүүгч нь үлээхгүй ингээд уусаа нэг тийм байдаг шүү дээ. Тэгэл ихснээр бид нар чадхаараа контролдох гэдэг сүүлдээ нэг самбар авч бодлого алдаа дууссан тий яг. Орцонтой 12 хожих зорилготой явжсан. Тэг дууссан гутаа бид Монгол дээр Япон дахиад нэг ганц боломж байсан. Тэрийг харъя гэсэндээ дижээрээ хожигдсан. За дараагийн боломж хятад контидоноор хожигдчихоосаа гэсэн тэгэл яг эцсийн моментод яг хасагдсан гэл. За зцэн гэл нэгэд дуусч байгаа юм. Тэгээд сүүл би харин саяар Таиландыг хожоод Гуам Азийн аврагт оролцох 16 багийн нэгээр сонгож байгаа. Тэгэл тэрийг бодон 30 тал. Үнэхээр ойрхон байсан байна. Нэгхэн бөмбөг нэгхэн самбар биднийг Азийн аврагт оруулах боломж тийм бас ойрхон байна те. Тийм ойрхон шүү. Азийн аврагт орж байгаа багийг бол манайхад хожиж шít. Тэгэхээр чинь л өөрөө гоё шít. Харин энэ одоо нөгөө бажиг хэлсэн шиг тийм хэцүү байсан юм. Хэцүү шүү гэдэг. Явцсан хүн суугаад байсан наанчаар яг явсны яриад үдсэн нь тэгээд Азийн аврагт 8 сард болох байлгүй. 8 сард гэхэн 30 нөгөө нэг яг гадаа тоглож тийм маань лиг мигэн дууссан. Чөлөөтэй. Тэгээд яг бүгд нийлэл Азийн аврагт явсан бол бас чи тэгээд Азийн наадмын 8 гэж ярьдаг байсан бол Азийн аврагын 8-д орчих боломж байсан ч. Тэсвэр чансаад тэмцэн шүү дээ. Тэгээд тэнгууд нөгөө ёстой яг чиний хэлдэг нөгөө хэд маань гадаад байгаа хэд маань ирнэ бүгдээрээ майк ирнэ. Баясаа ирнэ. Бас гоё болох те. Яг гоё ранк мака яг гоё тогтоож авах те. Азийн наадмын угсаа ранкнд ордог.
Тий. Оронч. Олимпийн орны тэмцээн болохоор. Тэгээ бид ч гэсэн ранкаараа 7 байр дэвшилсэн байсан шүү дээ. Тийм. Хамгийн өндөр юутай дэвшилсэн Монгол улсын орн байл шүү. Өчтөр нөгөө Ган Эрдэнэ шүү дээ. Одоо Америкт хай скул тоглоод байгаа. Ган Эрдэнэ бичлэгээс Ган Эрдэнэ Чикагод очиад ер нь амралтын хоорой очдог нэг ах байдаг байхгүй амраах гад. Тэгээд тэнд очиод бэлтгэл хийж байгааг нь харж бүр өндөр болчиход бүр цуцаан болчих. Тийм л би инстер дагдаг тал бичлэгийн үзээлэг бас л Бүр өндөр бүр цуцаан булчингийн мас шүү дээ. Яа тэр хүмүүст таалнаа. Тийм гоё Монголын шгшэгийн биш бүр тэр хүүхдийн зорилго бол мэдээж NBA рүү зорж явж байгаа. Майкийн гаргасан жимээр одоо жимийг зам болохгүй явж байгаа. Тэгээ тэр хүүхд маань Монголдо тоглох үдээр шгшээ багтаа тоглох үдээр яа Монголын сагсны ирээд бас гоё байна. Одоо ингээ гадаад тоглож байгаа юм. Нэрэл боцсон чинь 8 сар цаа орцсон байсан бол тий. тэр нэг дээр инход одоо металлын маань инх хэсгэлэн тэгэл дөлгөөн азаа тэр хаан тэдний нэг баг болоо та ингэ тоглоно гэж бодлоо. Тэгээд бодохоор л тий. Боломжгүй. Станы гоё мац. Тайландыг бол манай Монгол Яг гэхдээ ирж байгаа юм да. Тий. Тайландтай тоглох тоглолт хэр байх байсан бол энэ ч гоё зүйл. Одоо Гуам бол Тайландыг очиж шүү дээ. Манай Тайландын тоглолт нэг хэр одоо таарах эсвэл одоо боломж нь хэр өмнө очиж юм дээр Азийн наадамд хожигдоод Монголдо бол өдөр хоцсон биз дээ. Тий, нэг Монголд нь очиж тойрсон тий. Тайланд 18 онд чи бид нэр очиж тоглоход 2 оноогоор хожигдсон шүү дээ. Боломж бас байсан тий. Лишмо зөлгөө. Зөлгч ялчгүй сайн тоглож лээ л дээ тий. Мэдрэмж аманд бин бай амтач сара шүтэнд бин сайн амьсгалах агаар ирчний минь цагаар алив минь тушаа тусанд найз утаага сингэн сангаатай сэргээхэн хаатай бигчигийн бөх дэзиргийн чанартай Бид гурван ярилцах цаг ерөөхдөө өндөрлж байна. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа зогтоо. Урилгын дуусаад амралт юугаач айдах авч байгааг ухаад алио гэсэн зогтоогоод ойлжлээ тийм. Тэгээд нөгөө нэг хэлсэн би ингэж нэг зүйлд итгэж байгаа тэр нь юу гэхээр хэрвээ зүгээр ингээд MVP гэдэг яг одоо чиний нэг хичээл зүтгэл яг энэ хэвээр өөрчлөх юм л MVP гэдэг цом чинийх болох өдөр ирэх байх гэдэгт итгэж байгаа. Тэгээд бас нөгөө талаар юу гэхээр хэрвээ бүх юм нүдэ олсон шагнал байдаг байсан бол би Томиг ганцхан MVP-тэй тоглогч байхгүй байх гэдэгт итгэж байгаа байхгүй. Томи чинь ганцхан MVP-тэй шүү дээ. Тэгэхээр спортод ийм зүйлүүд их байдаг. Гэхдээ энэ дэр унах биш харин бүр боцоод илүү шазруу ирэх үйлрэл тэмцээрээ илүү ирэх үйлрэл яг энэ форма харуулад энэ үйлрэл бол жамар үнэхээр бахархсан. Үнэхээр нөгөө манай багт нөгөө Монголд ирсэн легионер тамирчид ингээд нөгөө нэг бага манлаалдаг бол чи легионерийнхаа урд гарч ингэж бага манлааж явсан. Энэ үйлрэл чинь үнэхээр онцгой үйлрэл байсан. Тэгэхээр онцгой үйлрэлээ цаашдаа олон сезон үргэлжлүүлээрээ тэгээ энэ үйлрэлээс дуусгах шууд бэлтгэлтэй орсон байгаа чинь таалагдж байна. Ирэх жил тэгэхээр бид яг цогтоос тэр формыг л хүлээх юм байна гэж итгэж байна. Тэгээд тэр нөгөө загалаараа дүүрэн MVP гэж чамд орлож ирэх чинь өөрөө чи ялтчихгүй энэ жилийн арт түмний MVP байсан байхгүй. Хамгийн зарим талаараа ингэж хайрлагдана гэдэг чинь л юу нь бол тийм шүү дээ. Хамгийн гоё зүйл. Хамгийн гоё зүйл нөхгүй. Энэ л төлөө тамирч явдаг шүү дээ. Тэгэхээр ингэж хайр хүндэд хүлээсэн байхад унах биш харин бүр босгол хэрэгтэй байх гэж бодож байна тийм. За манай нэвтрүүлгийн 92 ветгийч дөрвөөсөн нөгөө та бүхэн тэгээд нөгөө ямар ч түрүүнд дуусгаагүй нам хэлж яхад урьдчилгаагүй бүх гар утсуудыг лизинг ярих боломжтой шүү гэжсэн. Тийм уушлаараа дуусгаагүй. Дээрээс нь бүр давхар лизингтэй болцсон байгаа. Нэг удаа лизингтэй заавал дараагаа дуусгахгүй та бүхэн дараагийн бас лизинг хоёр утсаас лизинг авах боломжтой. Писимолоос аваад. Писимолын зүгээс бас цогтоод Ойши брендийн бас одоо энэ холигчийг бэлгэлж байна. За баярлалаа. Тамирчин хүнд одоо нөгөө смути уух те хоолны дэглэн барьсан үед энэ жин насах масах гэдэг үед бол энэ хамгийн хэрэгтэй. Тий. Цахилгаан баярлалаа. За нөгөө чиний нөгөө нойрыг одоо нойрон ч асуудалтай байгаа гэдэг энэ магнийхаа 2 магний явуулсан байна зөө. Энэ нойрыг батжуулаараа тэгээд угаасаа чамд одоо нэг маш их хөлс гаргасан, маш их хэрцэн алдсан, дээрэс нь ядарсан булчингаас сулах хэрэгтэй байгаа учраас энд бол магний хамгийн төгс төгсдөг. За чи өөрөө ч мэдэх юм да. Нойр хоол секс гурыг бол аюу сайн байна. Үгүй шүү дээ чи. Ингэдэг байхгүй. Энийг ухаж хүн нойрондоо сайн болно гэж штэ. Нойрыг хүргдэг хэдэн юм байдаг байхгүй. Хүн нилээ ядарна ихлээ заяа. Аюу ядарна. За ядарж байгаа ядарсан байгаа дараа секс штэ. Бүр ядарна. Тэгээ магина ухад наам явдаг байхгүй. Би хотлаа мэрэ тэгвэл хамаа. Чи ядсан чи сагсаад удаад оолчихсон бодё орой заяа. Дигэд дууссан.
Ахаа секс гэдэг үз. Угаас дандаа хийж байгаа л да зүгээр бодоолдог байхгүй. Аа би одоо хий те. Ерөөсөө өөрийгөө хуцаад Сагсч юм уу юу юм бэ? Яг ямар хүн суугаад би бүр ойлгохгүй. би дуучаад ирээд секс юм бүр ядраад. Тэгээд магныг ухаар нам явдаг байхгүй зүгээр. Тэгэхээр бас нойр үргэх нэг зүйл чинь бас секс мөн болчиход байгаа байхгүй юу? За тийм ээ муу. Мөн шүү За дээ. энэ нөгөө чиний бас сонсдог уран бүтээлчдийн бол Big G ахыг чинь өөрийнх нь Италид үйлдвэрлэгдэж өөрийнх нь нэрээр гарсан Big G ч юм ингээм Big G-ийн бох худдаанд гарч ирсэн ба тэгээд бас нэвтрүүлгийн зочдод өөрийнх нь бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгож илгээсэн Big G-ийн бохыг амсаж үзээрэй. Сахар тийм сахар Их давуу талтай юм байна. Одоо ингэж ажиллаж штэ. Шууд ингэ жижиг дуунууд ингэ. Дахин сонсогд нэгээд Монгол би бол Монгол төрсөн. Жанжтайгууд тэгэж хэлсэн юм билээ. Тэгээд л юм л. Жанжтайгууд гэж шууд чиг юм Монгол. Ингээд дахин яваад байт юм. Тэгээд жанжтайх юм цаашгаа дуун дахин яваад дахин яваад. Тэгээд түрүү чиний хэлснээр хятад хоол биш. Солонгос хоолын чам хоол бол хайр юм гэдэг үрэтэ манай хоолны брендийн Калбижим яг чинийх зөв шүү дээ. Хятад бол биш шүү дээ. Ер нь ийм бодлоо ингээд амын жоох ингээд асууж авахгүй бол хамаа намаагүй залж байгаа биз. Хизүү. Гомыг тэнд хизүү. Явцун суугаад. За тэгээд манай хотын хамгийн гоё тарт хүүхдүүдтэй аваад чигээрээ. Тарт баяраа. Хүүхдүүд юм хамгийн дуртай идэх зүйлүүд үү? Тарт баяраа. Тарт баяраа тий. Яалтчгүй. За тэгээд ямар ч сан. За бэлгэмнүүд маань ч дууслаа. Нэвтрүүлгүүд маань ч дуусах гэж байгаа шиг. Тэгээд өнөөдөр бас ивент итгэжтэй бид нар баярлах хэрэгтэй. Superlight Монголын хамгийн зөөлөн шараарыг та бүхний таалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Калпис угаасаа юу ярих вэ? Бид бүгд энэ зүйл гэсэн үнэн баха. Би ч нөгөө гашуун нэрсэн аюу дуугүй байхгүй. Бүр амсч чаддаг байхгүй. Энэ ингээ уухаар бол бас амсч болохоор ч юм шиг. Гэтэ яг өдийн нас нь л орж болохгүй л дээ би. Огт ирэлдвэс. Тэгвэл хизээ хойно ороод живэн шүү. Тэг чизээ ороо живдин гэсэн тий. Тэр чи гэсэн сүмжин залуу үед нь хэр живдэг байсан. Ер нь хэр хэрэгэлдэг байсан. Хизээ. Нөгөө Байсан юм биш хийвч хэрглэж байгаа үү? Хийлгэг үгүй үгүй шүү дээ. Энэ чинь 20 насны хэрэглээ 30 насны хэрэглээ шал өөр. Оо мэдтэй. 18 наснаас бол үгүй тийм байхгүй шүү дээ. Алуулаа шүү дээ аав. За гоо хотод ирнэ үстэй тий. Одоо хэдэн болоогүй тийм байхгүй шүү дээ. Ер нь даруулахтай байна тий. ММ дээр байсан шүү дээ. Тустаа гараад хэрэглээ. Ойтон болоод үгүй нэг тийм нэг хөөж сонирхож нэг явааг. Тий. Харин ч эсрэгээр тийм жогоороод очижсэн тэд найз майз сайн займ байгаа. Харин тийм би ялтаа сайн барахж чадахгүй. Ерөөсөө урддаг юм хүмүүсээс хуяа яатдаг хүмүүс. Сайн барахж чадахгүй байгаа. Тэгээд бүх брэндүүдтэй баярлалаа. Тэгээд та бүхэн Калписэн зам уу PC Mall хооллээ тэгээд PC Mall дахиад бас баярлалаа гэдэг хэлмээр. Тэгээд нөгөө цогтодоо амжилт төсөө тэгээд хүрэлцээсэн баярлаа. Олон жил 4 тесттэй 38 39 хүртлээр тоолно гэж бодож байгаа. Тэгээд олон жил гэмт бэрлээ соол тэгээд доктортой тоололтоо гэж хүсээрээ бит хоёрын. За баярлалаа хоёр ахтаа урьж ирлээ. Баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэг угаасаа дараагийн нэг лиг эхэлсэн бат гарнаа угаасаа. Чи Гуам явсан юугаш паспортоо шалгуулж чараа. Гү. Айгу хэцүү юм билээ. Хэцүү гэд сая жоохон тийм буруу найжууд. Явцсан найжууд жоохон буруу ярьчлаа за. Тэгээд бажаалтаа дуурай манайхаа хамгийн гол юм subscribe дараарай. Subscribe дараагийн та бүхэн бидэрт нэг үзүүлж байгаа хайрч subscribe шүү. Тэгээд баярлалаа. Bye.